урлангийн зочин гэдэг манай булан байдیں۔ Урлангийн. Тэгээ ууг нь бол манай урланд орж ирж байгаа найз нөхдөдөө ярьцлага хийдэг. Одоо тэгээд ахын гэрт ирчээд байж гэн урлангийн зочин булангараа одоо. Би ер баг урлангийн зочин гэхэд болно шүү дээ. Танаа урлагаар оюутан байхдаа бол маш олоодаа орсон. Сүүлд нь бас 25 дугаар сангийн нэг урлан байх гэж орсон. Төмөр замд байхад ч нэг очижсэн. Тийм ээ. Тэгэхээр ер нь танаа бол урлангийн зочин. Тэгээ бас чиний сүүлийн 5 жилийг сүүлийн 3 4 жилийг мэдэхгүй байна. Тэрнээс өмнөх одоо олон зургийг чи үзэж ийсэн бас зурх үйл явцыг бас их харж ийсэн тийм ээ. Одоо миний чиний зургуудаас одоо би олон зураг үзсэн. Гэхдээ одоо миний тэр мартдаггүй юу гэвэл тэр одоо нацист зэргүүдэд одоо ширгүүдийн хүчинд автсан тэр нэг эмхтэйгийн нүдний харц тийм. Тэр мөр бол надад их гүйцэтгэл төрүүлсэн. Хоёрдугаарт одоо мэдээж өвөр Монголд оюутан байхдаа миний номын баяраар чи надад подолкын дээр Эдгар Аллапог тэгээ Эдгар Пог хоёр хүзүүн дээр ингээ мөрөн дээр хэрэг суулгацсан. Тэр зургийг хоёулаа ч бас тухайн үедээ энэ зүгээр нэг зохиолч зурчихгүй мэдээж алдартай зохиолч хоёрдугаарт хамгийн зөвүүн царайтай хүнийг сонгоё гэж байгаа тойлаас. Эдгар Пол их зөвүүн царайтай юм байж сонгож байсан шүү дээ. Тэгэхээр би одоо ер нь бол товчхондоо яавал баг урлагийн зочин бол мөнөөсөө муу юм байл гэж бодчих. Болдоо хотоор болохоор Хөх хотод хамт сурч исэн яг нэг байрны нэг давхарт тий. Болдоо болохоор докторт би магистрт сурч исэн. Тэгээд их ойрхон хоёлаа би нэгэ урлагаар гоё нөхдөг тий. Танаас ингээд орж ирээд тантай ярилцахад аюу гоё юм байдаг. Ингээд үгнээс нь бас гоё үг шүрдэж бүр урлагийн бүтээх гоё тийм өгүүдийг шүрддэг байсан. Ярилцах айгу гоё өгдөг тантай. Айгу их юм авдаг. Энэ ярилцлага маань бас маш их олон хүнд бас юм өгсөн ярилцлага болох хаа гэж итгэж байна. За баярлалаа. Би бас өвөр Монголыг сургуульд ч одоо гадаад оюутны 3 байна гэсэн тэ тухай үед. Гадаад харилцааны сургуульд нэг байсан. Зүү хаалхан дээр нэг байсан. Манайх бол 5 дугаар хамгийн том байр тэ. Тэгээд 5 дугаар байр бол 5 давхарт. Тэгээд гадаад оюутнууд гэхээр Бурятууд байсан, халимгууд байсан, японочууд байсан. За ерөнхийдөө тэгээ монголчууд тий. Тэгээд тэр байранд дотор яг баг урлагийн хөнгөл чийтэй байсан баг. Урлагийн яг намайг бол одоо урлагийн хүн гэхэд хаашаа шимтэй. Чи бол яг цэвэр урлагийн хүн тэгээ танаад орохоор ингээд ерөөсөө л урлагийн өчнөө зураг мураг тавьсан. Тэгээд энэ бөмбөртэй тэгээд дээр нь маш сонин кино үздэг тий. Кино сонирхогч. Тэгээд термэр чи харин би чамаас бол тийм урлагийн талын мэдрэмж их авдаг байсан. Ойч бас гоё зургууд яаж үздэг нэг юу гэн үздэг байсан. Миний ярих байх те тэгэл хоёлаа тэгэл. Тий. Яг сурж байгаа үед та болорцсон. Тий. Шагнал авсан шүү дээ. Тий. Тэр харин надаа бас миний амьдралд бас мартагдчихгүй сайхан нэг үйл хэрэг болсон те. Тухайн үед би ч одоо тэгээ яг нэг болорцсон ч одоо нэг сарын өмнөөс зарлагдаад одоо төдөөгөөс 300-400 хүн шүлгээ явуулдаг байхгүй. Тэгээ би тухайн үед чинь имэйлээр шүлгээ явуулсан байсан. Тэгээ ээжсэн чинь миний нэр гарцсан байсан. Тэр болорцсон болдог жил ч одоо 2011 оны сүүлч санагдчихэ. Тэгээ жилийн болорц цомын наадам бол одоо тухайн оныхаа сүүл 11 12 дугаар сард нь тухайн оныхаа шилдэг шүлгийг шилжүүлэх уралдаан болдог. Тэгээд миний хувьд бол угаасаа болорц цом тийм олон ороогүй байсан. Тэгээд би бол Хөх хотод сурж байсан болохоор бас болорц цом төрүүлэх нь орно гэсэн итгэл багтай байсан. Тайзан дээр одоо хот хөдөөгөөс ер нь 300-400 хүн шүлгээ өгдөг байхгүй юу? Тэгээд тайзан дээр уучлах 30 гаруй яруу найрч нэр гарлаа. Тэрэн дотор миний нэр байж байна. Одоо гэлээгээд би одоо тэнцээ очиж нэгийн даваад яваа хоёр даваа шүлэг уушчаад буцаад Хөх хот явна гэж юм их асуудалтай. Хоёрдугаарт тэр жилийн болорц цомаад Улаанбаатар хотод барангаа төлсөн. Тэгэхээр би бас одоо очиж нэг хоёр шүлэг уушхын төлөө тэр холгаа дээр явахаар байна уугүй юу гэдээ шийдэж чадаагүй юм байж ах үед манай хадам ээж чи бидтэй хамт нэг байдаг байсан шүү дээ. Хүүхдтэйгээ бид нар чи тэр ээж болохоор оюутан биш учраас албан ёсны виз байхгүй. Тэгэхээр замын өдрөө орж тамга даруулчаа бид нар шон тойрно гэж ярьдаг шүү дээ. Тэр бас цаг хугацаанд дуулчаа. Тэгэхээр би за ер нь тэгвэл хадам ээжтэйгээ нэг өсөд хамт Улаанбаатар очиад болорц цом шүлгээ очиад тэгээд эрийгээд
хийсэн. За яг хөө тэгээ болор цом наадан болдгоороо болж тэгээд миний бас одоо азод гэдэг юм уу имиж болор цомын эзэн болсон. Хамгийн гол нэг болор цомоо аваад буцаад ирэхэд тэр надад их мартагддаггүй. 5 дугаар араар ороод ста бодог байхгүй. 5 дугаар араар тэгэл навч хин туслаадаа нэг ойрын 1-2 найз тусаал. Тэгэл би чинь хадам ээжийн өдөр шин тэрэгэн дээр түрэл явдаг байсан тийм. Тэгэл ингээл оюутны байрны үүдээр орсон чинь ингээ манай ангийнхан ерөөсөө 5 дугаар арийнхын гадаад дотоод манай анги ингээ шатаар ингээ хоёрыг нэ бүгдээрээс нэг сарнаа ирсэн. Алгадах шайл ингээл айгуусан. Ястаа жинхэнэ surprise жинхэнэ шок гэдэг чинь тэнд үзчихлээ. Болор цомын эзэрлээ болдгүй хэлээ гэдэг аягүй гэж хөтчихсэн тийм. Хотын байгаа чи зэдэн цагтэрдэг байлаа. Бүр орой ирдэг тийм. Бараг 10-11 гэж ирээд оюутны байранд ирсээр талаар шөнийн 12 хүмүүс судж байгаа гэдэг ерөөсөө тэр чинь ямар ч тийм хүлээлт байгаагүй. Тэгэл үүдээр орсон ч хүүстэ ингээ яраагаас хуссан бүгдээрээ цэцэг bagцсан тэрүүгээр юу байгаа л тэгэл тэр шөндөө бараг манай 5 дугаараар бараг амраагүй штэ бараг тий. Бас гоё тэрийг ерөөсөө мартаж чаддаггүй. Гоё хүчтэй. Тий. Болор цомд та нөгөө нэг миний санаж байгаа үхлийг хөхтөх шүлэг гэдэг хэлжсэн тий. Тэр ястай гоё сонин шүлэг юм үхлийн тухай миний нэг бодол үзлийг бүр аюул сонин өөрчилсөн шүлэг санагддаг шүү дээ. Тий би бас тэр шүлгээ өөрийнхөө бас хамгийн чухал гол бүтээлийн танд оруулдаг. Гэтэ яг сүүлд би нээ өөрчлөөд мөх бусын багтаал гэж нэрлэсэн. Нэрийг өөрчлөөд. Тэр аюул олон сая чи бас ярьж байсан те саяхан хулын хичийг төчнөр өрсөн гэдэг. Хулын хич үржсэн. Ямар муухай нэртэй юм бэ? Шүлгийн намаа гоё хөтлөө. Айгу олон хөл чинь тэгээд би нэр тийм бэ. Мөх бусын багтаал гэж мөх бусын багтаал. Тэгээ яг ер нь яг хин намд ч байдаг. Ер нь хүн бол өглөө болгон мөх бус гэдгээ санаад те. Хүн өдөр болгон хүн бол одоо юу гэдэг хүний амьдралын төгсгөл ирэхэд бол хүүхдч байж болно, залууч байж болно, стач байж болно, өвчтөйч байж болно, нэрвэлж байж болно шүү дээ. Тэгэхээр хүн одоо өглөө болгон би мөх усч юу гэдгийг санаад те. Энэ магадгүй миний амьдралын сүүлчийн өдөр гэж бодохоор те. Хүн одоо илүү өөр бүтээлтэй магадгүй бусдад юм хийхгүй, сайн үлийг гэдэг энтэй ч холбоотой ах. Ер нь тэгээд яг тэр жилийн болор цом наад чи гэсэн баггүй. Болор цомын тайзан дээр гараад хүн 3 шүлэг уншдаг. Тэгээд тэр чи 2-ын даваад уншсан шүлэг байхгүй. Тэгээ яг би нэгийн даваад ерөөг тэгээс энэ яруу найгийн радамч бас ийм адраматай юм байна. Хүн хамгийн сайн шүлгээ ардаа нөөцлөөд за яахавтай гэсэн шүлгээ өгчвөл хасагдчих болдог байхгүй. Сүүлийнхэн дүгнэлтэй. Тэгэхээр ерөөсөө гарцаа байхгүй хамгийн сайн шүлгээ л эхэлж үүсэх хэрэгтэй. Тим логикоор явдаг. Тэгээд эхнийх дээр нь би бас 1000 оны хойно гээд бас хайрын шүлэг өссөн. Тэгээд тэр бас миний хайрын шүлгэнүүд дотор бараг л бас л хамгийн бэст нь бэлээ одоо эргээд харахад. Тэгээд хоёрт нь би энэ мөх бусын багтаалаа хийсэн. Тэгээд одоо мөх бусын багтаалыг үүсний дараа айргийн 5 яруу найрагч тодрын шүү дээ. Тэгт чи одоо намайг тэр болор цом авдаг жил одоо айргийн 5-д ямар ч байсан миний санджаагаар Жамингийн мөх хот орж исэн те. Их хурлын гишүүн байсан, сайд байсан, одоо бас болор цомын эзэн, саяаслаг, хэмэрлэг яруу найрагч. За бидний баяр сайхан гэдэг бас яруу найрагч ах маань бас арангаа нутгийн хүн. За өөр бас л одоо нөгөө хоёрын би одоо яг сайн санахгүй байдаг. Ингээд энэ 5 яруу найрагч ингээд дараагийн одоо юу чалгараад үлдэхэд одоо энэ 5 яруу найрагчийг оноогоор нь дуудсан шүү дээ. Тэгэхээр би ингээд 40 оноогоор болтвыг гэж дараагийн өрөөнд 28 оноогоор мөнх хөтлөө баяр сайхан билүү. Тэгээ дараагийнх нь 27 оноогоор тийдэг. Тэгэхээр энэ мөнх хүсийн багтаал шүлэг бол одоо юу гэдэг болор цомнаар төрүүлсэн одоо монгол хэл гэдэг шүлэг маань бол одоо ганц энэ шүлгээр бүхнийг шийдээгүй. Харин ч энэ мөнх хүсийн багтаал гэдэг энэ шүлэг одоо намайг одоо болор цомын эзэн босоод хамгийн гүнзгий нөлөө үзүүлж ирсэн. Би миний бас өөрөө бас хамгийн сайн бүтээл гэж одоо дотроо тоож явдаг тийм бүтээл. Тэгээ өөрөө яг уран бүтээлч хүн болохоор одоо тэр яг ижил зүйлийг мэдчих юм л та. Тэгээ би бас энийг бас өөрөө бодоод олцсон юм биш. Бас нэг ном уншиж байгаа л энэ санаа надад төрсөн. Хүн ер нь одоо ингээд асуурсан ч батерн задарсан ч эцээс ашаа цаашаа өвс ногоолаад тийм хойд төрлөгдөх чинь тэр шүү дээ. Тэгэл өөрийнхөө зүсийг хуйлгаал цаашаа амьдрал үргэлжлэж штэ гэсэн. Энэ санаа тэр бод юу яагаад тийм. Тэгээд маш гоё шүлэг шүү дээ. YouTube-т байдгүй таны
яг Facebook дээр тавьсан байна. Харин би одоо энийг бас нэг төрсчүүлдэг юм билүү гэсэн бас тийм бодлоо гоё уншаад. Тэгвэл таны тэр шүлэгч бас их бас гоё нэртэй болсон байна шүү дээ. Харин тийм. Тэгээд одоо бодоход бас тэр чинь би бас их залуудаа гэсэн байгаа байхгүй. Залуудаа хийсэн хөшгөө тэр үед ч удаа. Тэр үед чи би бас 30 дөнгөж гарч ирсэн. Тийм. Тэгээд 30 дөнгөж 30 гарч ирсэн. Тэгээд яг тэр зэргийн шүлгийг бас бичсэн гэхэд залуу яг тэгээ хүн чинь нэг залуудаа бас яалтчгүй илүү онгодтой тийм л дээ. Ялангуяа уран зохиол ярууна гэвэл тийм. Тэгээд эргээ бодоход бол бас одоо багтгүй өнөөдөр бичсэн бол тийм хэмжээж чадахгүй байсан байх гэж бас заримдаа бодогдтыг. Наад бас ер нь тийм бас нэг биш юм дээр бодогддог байхгүй. Жишээлбэл одоо миний одоо өвөр Монголд багтаа бичсэн өвөр Монгол шүлэг их алдарсан те. Та бүхэн мэднэ. Өвөр Монголын залуучууд гар мөрөн дээр шивэл те. Тийм. Тэгэл сүүлд нь ч гэсэн одоо ингээл хаач явсан. Энд хүн амтанда танилцаал ингээл ярьж хурж байгаа л одоо энэ залуучууд бол өвөр Монгол шүлгийг бичсэн шүү дээ. Лүчнэ оо тийм үү. Тэгэл өвөр монголчууд тэрий чи айгүй олон хуурын үлгэр болгосон. Тэгэл ингээл их бас алдарсан шүлэг шүү дээ. Тэгээд одоо би бас ингээд боддог байхгүй. Тухайн үедээ би бас харьцангуй бас залхууч гэдэг юм уу бас тийм алмаа байсан байна. Одоо тэгээд би жишээлбэл одоо бол сүүлийн хэдэн жил би юу яаж штэ мэрэгжлийн түүхч археологч хүний хувьд одоо Монгол үндэстний олон яснуудыг одоо ээлжээр бичиж штэ тий. Хотхойд гэж бичсэн, Сартуул гэж бичсэн, өвөр Монголоос хойш тэгээ одоо хорчин гэж шүлэг бичиж байна. Тэгээд энэ түүхэн шүлэг бичлэгч байна. Цэвэр урлаг биш. Талаас илүү насан ч бас шил ухаан судалгаа болчиход байдаг. Худлаа юм бичиж болдгоо. Монголын түүх баш эдрээтэй. Тэгэл энэ ч айгүй нарийн судалж хийж бичиж байгаа шүү дээ. Тэгэл ингээд бичгээр ингээд урлаг талаасаа жоохон юу яачих гаддаг. Зүгээр нэг юм юу болчих судалгаа болчих гаддаг. Энэ ч бас жив бангээд харуулна гэж. Тэгээ одоо бол би түүхэн шүлгүүд ингээд бичиж юм байна. Ингээл 1-2 сар нөр их хөдөлмөр болж яаж байгаа. Тэгээ мэдээж би ямар ч түүхийн бүх салбар судалгаа мэрэгжлийн дагсан судлаач нь биш учраас одоо тухайн сэдвээр хамгийн сайн судалсан судлаачтай очиж уулзаж ярилцаж яриад нэг аудио хэлбэрт оруулж хэрүүгээр гарсан ном бүтээлүүдтэй танилцаж заавал орох ёстой хүний нэр газар усны нэртэй хийсэн гавьяа ангилбар маш олон юм оруулдаг. Гэтэл би одоо жишээлбэл өвөр Монгол шүлгийг бол 3 хорогт бичсэн байна. 2 юм уу 3 хорогт бичсэн. Тэгээ залуу насны хонгод авиас гэж бас их өөр юм байдаг. Тэгээ би одоо боддог байхгүй. За тэр нэг өвөр Монголд сурж ирсэн дараа нь тэр Бээжинд ажиллаж ирсэн тэр 10 жилээр нь бас шүлэг маш бага бичсэн байна. Юу баг бичээгүй шахуу бай. Цөөхөө хэдэ. Тэгээ одоо би эргээд хар бусдаг юм гэвэл тэр сайхан залуунаас онгодтой байх үедээ илүү олон бүтээл төрөхгүй яваа гэж боддөө шүү. Онгод гэснээс нөгөө онгод гэж айгүйх ярьдэн шүү дээ. Зураач нарт тэрч ярьдаг. Чухалч яруу найрагч нарт тэрч их ярьдаг те. Онгод гэж юу байдаг юм уу? Онгод гэж яг юу байд юм болоо? Байдаг бол. Тэгээ энийг одоо бараг л зохиолч яруу найрагч хүн болгоноос ямар нэг ярилцлаган дээр хүмүүс асуудаг юм лээ. Онгод бол баталгаатай байдаг юм л. Харцаагүй тэр юу. Гэтэ яг одоо ингээд шийдлэх ухааны юу гарч юм уу тодорхойлт томьёол хэлэхээс илүү зүгээр онгод орсон үед надад ямар юм мэдрэгддэг вэ гэдэг талаас. Тэгээ би яг хоо ингээд том жижиг шүлэг бичиж хахад их багын янзаар надад онгод зөндөө орж исэн л та. Хамгийн хүчтэй хамгийн одоо тийм транс байдал гэдэг юм уу тийм байдалд оруулсан онгод яасан бэ? Би ч өөрөө бас нэг төрөл яриад түүхийн юм болохоор ингээд хар багаас л түүхэн шүлэг бичгийг оролдоол тий. Зэвж анжин бодончор мөнхөө гэтэргээл янз бүрийн түүхэн шүлгүүд ингээд зарим нь амжилт болоод зарим амжилт толгоч байх тий. Гайгүй сайн бичих хүмүүс санагдал зарим нь бол бусдад уншуулмааргүй санагдал. Тэгээ яг амьдал түүхэн шүлэг бичээд байсан. Тэр үедээ би бас бодож ирсэн бохоо. Хизээ нэгэн цагт одоо цаг нэрж нөхцөл нь бүрдэж тий. Хамгийн гол миний одоо мэдлэг оюун ухаан гэж жагсаад ирэхээр би Чингис хааны тухайг шүлэг хүчиндээ гэж одоо үргэлж боддог байсан байхгүй. Тэгсэн чинь 3-4 жилийн өмнө 2-3 жилийн өмнө болорцсон наадмын үеэр одоо Чингис хааны одоо тэр чинь
22 он юм шиг байна. Одоо Чингис хааны төрсөндөө тэгшээд хогоод тэгээд болор цам наадамд одоо яруу наригчд 2 шүлэг өгөө. Тэр жилийн болор цамыг одоо соёлын ам гэдэг соёлын ам одоо баг хариуцж хийсэн. Тэгээд энэ 2 шүлгийн нэг нь Чингис хааны тухай шүлэг байна. Тэгээд өөр ярьжсэн ш хотодоос 300-400 яруу наригч шүлгээ өгдөгөө. Тэгээд тэр шүлгийг урдаар шалгаруулчаад тайзан дээр 30 дүүн гардаг гэж ярьжсэн ш. Тэгээд тэрэнд би тэр хааны санаашрал гэж Чингис хааны тухай шүлэг зориулж бичсэн. Гэхдээ яг хөө энийг шүлгийг би арга бичгээд бараг 10 гаруй хоног маш тийм трас байдлаараа манай эхнэр бүр гайхаад чи одоо яаж чадах юм бэ. Тэгэл 9 өдрийн бодол шөнийн зүүд бол нэгэл тэгэл өглөө өөрөө дөрөвхөд дан гал сэрч байна. Тэгэл ингээ бичээд идэг. Гой одоо юу гэдэг мөр бадгууд маш олон бичсэн. Тэгээ сүүлд нь шүүсээ шахаж хитрхи урт болчих гээд. Бас тэгээ ямар ч сайн бүтээлээс одоо өнөө цагийн үнд урт бүтээлийг хэн сонсохгүй шүү дээ. Тэгээ үндсэндээ нийт бичснийхаа 3-2-ыг харсан. Тэгэл тэр чи одоо ингээд онгод гэж юу гэхээр миний хувьд л ийм л юм байд. Чамтай ингээд юм араад ингээд сууж хахад чиний ярианы агуулгыг ойлгох. Нөгөө юм бодогдоод идэг. Тэг. Юу ч хийсэн нөгөө юм бодогдоод идэг. Тэгэл одоо аяг хоол идсэн ч гэсэн юу ч хийсэн гяс яачаал нөгөөдхөө бодлоо. Нөгөөдхөөс салж чаддаггүй. Ер нь тэгээд одоо юу гэдэг уран бүтээлч хүний жаргал зовлон аз жаргал гэж юу юм бэ гэхээр эцэцэл яг юм бичиж сууж байгаад онгод ороод байна. Нөгөө нэг амар гоё юу гараад нөгөөдхөөс салж чадахгүй өөр юм бодож чадахгүй тий. Тэгжээтэл яг нөгөө бодож ийсэн яг нөгөө юм маань орж ирээл тий. Энэ минь л бол одоо эцэс уран бүтээлч хүний аз жаргал юм байна гэж бодсон. Тэгээд сорин болгоод ярихад тэгээ энэ шүлэг маань тэр жилийн болор цамд энэ шүлэг тэнцээгүй нэгдүгээр. Одоо тэнцүүлээгүй ч юм уу яасан. Тэгэхээр би бас жоохон гонсоогоод юу яасан байхгүй. Ийм шүлэг бичээ болор цамд тэнцээгүй гэж постлцсон чи. Нэг бүжигчин Эрдэнэ туяа гэдэг нэг сайхан бүсгүй байдаг шүү дээ Монголын алдартай сайхан бүсгүй. Тэгээ Эрдэнэ туяа маань юу яагаад ийм сайхан шүлэг ийхстэ уйлж хайлж уншлаа. Тэгээд энэ шүлгийг болор цамд тэнцүүлээгүй байх юм гэсэн агуулгатай юм бичээд тавьсан ч одоо тэр чи одоо намайг бол их олонний танил одоо инфлюенсер гэж ярьдаг болчлаа шүү дээ олон даах шүү дээ хэдэн зуун одоо 100 гаруй мянган даах шүү дээ гэсэн чи одоо 6000 гаруй хүн тэрийг шеэрлэж тий одоо хэдэн мянган комент лайк дараад тий л өндрөө. Тэгэхээр 6000 хүн шеэрлж ийн гэдэг чи одоо тэгээд комент бичсэн хүн болгон тэрийг уншиж маш олон хүн хүрсэн байна. Ийм шүлэг болсон. Тэгээд тэгсэн чинь миний бас шүлгийн комментийн дарны яг бас уран зохиолын нэг ах орж ирээ тэр жилийн болор цамын шүүгч яриад энэ шүлэг шүүгч нар бидэн дээрээгүй штэ гэдэг нэг юм бичсэн. Тэгэл ямар ч байсан тухайн үед хөөрхөн маргаан юу болоо бас нэг юм мафантай юм болох юм байна те. Тэр бүтээлийн хувьд ч гэсэн би бас л миний одоо түрүүнээ мөх өсөм магтаалыг ярьж байсан шиг энэ бас миний бас хамгийн топ 5 бүтээлийн нэгэнд норно гэж би хувьдаа бол боддог. Тэгээ энэ нэг анхаасаа зар тавихтаа дараа нь Чингис хааны шүлгэрүүдийг эмхтгэж ном гаргана гэсэн. Тэгээ соёлын ам бол амлалтандаа хүрээгүй ном гаргаагүй. Тэгээд нэг болор цамын тайзан дээр Чингис хааны тухай хүмүүс шүлэг уншаагүй. Тэгээд нэг юм болсон. Болол өнгөрсөн. Одоо яг тэр шүлгийг видеожуулж видео хийжтэй. Тийм яг одоо чиний тэр одоо төрсчүүлж байгаа. Нэрээ одоо энэ ташрамд ихээр дүүдээ бас маш их баярлалаа тий. Ийм одоо чадaltaй хүнээр ингэж гоё яаж бас хагас ухс ирсэн тэр арабын ертөнцөлөө тэр гайхалтай. Үндэсний даргалаа төсөл до болтуйг хааны санаашрал Тэвдэлгийн хам байдлаа би Тэнгэрийн дор юусан ч билээ. Энэ оржлонгийн эзэн чиглээ би эцгийн хэн дэргэд хэнсэн билээ. Үрсад минь намайг шүүхгүйч өрлөг түүхт дэнсэлж таарна. Өндөр алдрын минь цэргээгдэж үе чацуутан шиг аашилж мэднэ.
Чэнагш намайг тэнгэр хэмээн санаж чилэг сэтгэлтэй хүн байсныг мартахгүй. Мөн бие элтэл явж хураасан улсыг минь мочид ухаанд хоочсон минь тарааж орхихгүй. Бадраад бүхтөг амжиглээ. Баатар ирсийг үрсэн минь хэний төлөө. Мандаад мөхтөг жамжиглээ. Маляа тавилгүй дайдсан минь юуны толд. Хан дөрвөн хүүнээ хөл хөсөр амраасангүй. Хайртай 6 гүнжээ гар газар жаргаасангүй. Хацаргоо хатта бүтэн нойртой хонуулсангүй. Хамг олон ардаач төвшин амар суулгасангүй. Өнчин 5 дүүгээ агтны нуруунд хадаж өрлөг 9 бадраа аяны уртад зүдэж өтөл буурал хийхэн өр зүрхийг түгшээж өдөр шөнийг ялгалгүй хот балгадыг түйвэлээ. Энг шудраг төринхэн эвэйг тэтгэх гэж эсгий дурх дулсынхан эмжээр хаяг тэлэх гэж хайрг өрнийг мөхөөж хатан элдэг мохов хүлэг мордыг улдааж үлэг дайсныг шантлав. Их цэргийн уухайгаар тэнгис далайг зэлгүүлж эрдмисийн очсоор одон мичтийг дэлдчулж ансын чидрийн нүргэнээр галт улсыг сэрэж ангид зэвийн эсгэрэнээр хар шуурга тэгдэв. Эрхүүд сартул нангиад зурчилдгүй элгийн нэмтэлж болоо болгов эмир цайр хуанди султангүй эгмийн хуулж босгондоо сүгдүүлв. Өчид төрийн үлмийг түших гэж хүний амийг бутаашиг цацлаа. Төвшин цагийн хөлийг туших гэж түмний үрсийг хорвоогоор тараалаа. Үлшгүй хөх тэнгэрээсээ үлгэр авч өршөг сэтгэлдээ бүхнийг багтааж мөшөөх мэлмидээ солонго татуулан өших харцсанда аянга цаглуулсаар морин дил дээр насыг барахтаа мойлт ононоосоо төөж холдсонгүй хамаг орчлон сумаар хэмжигтэй халдун улнаасаа сөмж салсангүй. Ахуу төрийнхөн жолоогийг хүж ашид өршөөлт хөвүүндээ өгн алдхан бие этүүгэн дүлдэж алдаа ногоон түүхэнд тушаан. Тэв дэлхийг хураасан минь тэнгэрээс ойргсон хүч. Хүний орчлонг тогнуулсан минь хөх тэнгэрийн санаа. Урд хөхөт сурж байхдаа нэг зэвийн зам гэж зураг зурж байсан. Тэгээ яг тухайн үедээ судалгаа хийгээл уншиж судлал их сонирхолтой санагдсан байхгүй яг тэр нэг агадгүй би чамд ярьжсэн ч гэж магадгүй хоёулаа тий. Наад нэг юм ном байдаг гэсэн. Би тэрийг уншиж. Тэгээ давхар бас танаас сонсч лээсэн л та. Тэгээд тэрнүүгээр зураг зурж байсан. Тэгээд яг тэр сэдвэрээ Чингис хааны бодлыг тий. Видеожуулж хийсэн танд бас нэлээд таалагдах шиг болсон тий. Хоёрдугаарт чи би яг наад сэдвэр чи би бас бичгийсэн гэж бодож байгаад одоо ерөөсөө миний хамгийн сүүл бичсэн тэр шүлэг бол Тэнгэрээ ууланд гэдэг шүлэг байхгүй. Зэв жанжин 5000 таваад өвлийн дүн өвлийн туйлаар Тэнгэрээ уулыг тавьж байгаа шүү дээ. Тэр чи хүнтэй ч цас орцсон тий. Тэгээ одоо дундад Аз тэр сартуулын талаас бол хамгийн одоо орж ирэх боломжгүй гэж бодсон газараар гинт орж ирж байгаа шүү дээ. Тэгээд яг тэрний үйл явцын тухай тий. Тэгээд тэрийг би бас даа тэгвэл өөрт чинь гүн сэтгэл төрүүлсэн шиг тэр бас миний сэтгэл тэхгүй надад бас гүн сэтгэл төрүүлсэн. Энийний тухай би нэг хизээ нэг өдөр чиндээ гэд бодож байгаад бичсэн. Тэгснэл чи энэ тухай бас хизээ нэг өдөр зурандаа гэсэн чи одоо энэ шүлгийг төрүүлэхдээ бас тэр бас сонь тохиолдлоо тий. Харин тий. Тэгээд хоёлаа нөгөө нэг сүлд тань нөгөө видеогоор үзүүлсэн шүү дээ. Тий. Видео колл хийж гаад. Тий. Тэгсэн чи та бүр аюугаа ингэ наривчлалтаа бүр аюугүй задрагатаа над түүхийн тухай ярьж гисэн шүү дээ. Яг ингэсэн яг ингэж явсан ингээд. Тэгээ би тараас асууж ирсэн нөгөө нэг яг та энийг одоо яг хаанаас ингэ мэдээл бас аваад байна тий. Сүүлийн үед ингээд хааныгаа үүсгдэг. Одоо маш олон дагагчтай инфлюенсер хүмүүс тий. Тим хандлага аюух гарч ирж байна. Залуучууд одоо жишээ нь
за наа чин бараг л нэрээ үлгэр домог тийм хүн байгаагүй мэтэр ойлгоддог болж эхэлж байна те. Тэгээ би энэ тал дээр юу гэж хариу өгөхмөр байна. Харин тий одоо жишээлбэл тэр чинь дандаа түүхээр яадаг шүү дээ. Монгол түүх гэж байдаг бай те. Тий Монголд иргэншил гэж байхгүй Европт л тийм байгаа те. Тэргээл одоо ямар амныхны юм бэ тий юу гэл дандаа ингээл өнгөрсөн өмрөөр хэлэмжид. Тэр одоо цаанаа санаа зорилго байд юм уу, байж байгаа царай тэр юм уу гэх. Тэрэн дээр би банер дээр бас нэг юм Улаанбаал нэвтрүүлгээр орж явахд байхаа. Та тэгвэл Монголын түүхийг яг ямар ном уншсан бэ гэсэн чи хариулж чадахгүй л хариулаа. Ер нь одоо альва нийгэмд одоо нэг алтан живж одоо баас нь хөвдөг гэж нэг тийм байдаг шүү дээ. Урлагийн бүх салбарт ямар ч нийгэмд одоо юу гэдэг хувьсгалыг зөрөгтнүүд нь хийгээ дараа нь нэг адгийн шаарнууд нь тэрний үр ашиг яадаг гэдэг шиг банер болохоор одоо бид нар нийгэмд харж л байдаг шүү дээ. Салбарт нэг өвчтэй ичих мэдрэмжгүй тий чи бас жоох ухаантай хүн бол за би тийм мундаг нь бас арай биш шүү. Надад бас чадахгүй мэдхгүй юм их байгаа шүү гэдээ бас нэг үдчиний нэг тийм нэг юу байна шүү дээ. Тэгэхээр банер бол тэгэл би бол тэр хүнийг альч талаас нь яадгүй гол нь эдгээр тэгээд нэг иймэрхүү улсуудын нэг ярьсан хэлсэн юмнууд залуучууд тийм үү харьцангуй үзэл бодол нь тогтоогүй тий харьцангуй юм тийм хүмүүс хэмлэлдэг юм шиг байна. Жишээлбэл манай бас уран зохиол бас ийм яриа байдаг л та жишээлбэл жинхэнэ цэвэр уран зохиол бол тий одоо социализмын үеч уран зохиол бол одоо сургууль мөжүүлэх үүрэгтэй тий ийм үүрэгтэй соён гэгээр хэлүүлээтэй. Тэгсэн чи одоо бол одоо сүүлийн үед яриад байхгүй тий. Жинхэнэ урлаг бол хин нэг нөлөөлөх зорилго байхгүй үүрэг байхгүй. Гэж одоо гэтэл амьдрал дээр яадаг вэ гэхээр эн чи эцэс үе урлаг тий. Энийг хүмүүс тэртээ уншиж байгаа. Харин ч одоо хүсээгүй нийгэм нөлөө үзүүлдэг. Жишээлбэл одоо уран зохиолоос авдаг хамгийн гол юм одоо тий хүн ухаарл, нэмжин сэтгэл тий хүн бусдынхаа хайрлах ингээл олон юм их хүн урлагаас олж авч шүү дээ. Тэгэхээр миний бичиж байгаа юм бол одоо хин нэг нөлөөлөхгүй байх гэж ингэж болдгоо юм байна л да. Тэгээ ялангуяа нэг ийм өвчтөр нөхдүүд чи одоо зориудаар яадаг юм уу тий яадаг юм уу тэгэл сэтгүүлч яриа авах бай тэгэл заримдаа чи гац хоёр оновчтой үг хэлж хүмүүсийг алгадчихъя тий. Гэхдээ хамгийн гол нь тэр үүх түүх рүүгээ нулимдаг тий. Бусдыг одоо буруу зүйлд уриалдаг энэ нь бол одоо зөх хэмжээний хортой. Тийм л ах. Ер нь өөр нэг улс оронд бол яг би нэг тийм олон улс орны байдлыг мэдэхгүй. Гэхдээ иймэрхүү хүнээ рекламдаад юм болгоод харахад байдгүй юм байлээ. Чи бол бас мэдж байгаа ш хамт өөр Монгол сурсан. Би бас өөр Монголын олон зохиолч хятадд бас 10 жил амьдарсан. Би хаттыг магтахаагүй шүү тий. Тэгвэл яадаг вэ гэхээр ийм нэг юм нэ нормалны нэг юм хүмүүс байдаг штэ. Янз бүрийн ийм ташгич явдаг. Ийм улсууд ховор тохиолддог. Байсан ч гэсэн тийм улсууд нэг арайд Швейцар тэр улсуудаа гаргаал юм өмнө урд бариад байдгүй. Тэрүүгээр тэгж харагддаггүй юм байлээ. Энэ магадгүй нэг арчлал эрхчлөө үг хэлэхчлээрээ сул тал нь нэж багтгүй. Тий. Одоо яг өөрсдөө болохоор бид нар ингээд түүхөө үгүйсгээл Чингис хаанаа үгүйсгээд тахад өөр улс ч манах гэдэг бүр авах гад бүр булаацалтай шүү дээ баг тий. Тэр хүмүүс хэрвээ одоо түүхийн номруудыг уншаа тий ямар нэгэн үндслэл байж болох ус тайлбар энэ төр хийж байгаа бол бас нэг хэрэгтэй юм. Гэтэл чи одоо монголчуудын энэ одоо Монголын 90 үеийн одоо энэ түүхийг бол ганц Монголын одоо нус төвчөд бичээд үлдээсэн юм шүү дээ. Хөрс зэрэгэлтэй орнууд, алс хорны Перс, Араб тий Орос, зүүн Европын гүрж тий Хятадын Юан улсын судар ингээд Хятадын мшилтэй монголчуудын Юан улсын судар ингээд дэлхийн олон орны одоо тэр байтугай одоо Гүйг хааны тамганы хвчээ сая одоо Ватиканаас тэр өгүүлж ийн баруун Европын орнуудад байна тий дэлхийн олон газрын одоо түүхийн сурвалж эдүлхийн зүйлээр ингээд батлагдж байгаа юмыг тэр хүн тийм түүх байгаагүй гэж ингэж ярина гэдэг бол харамсалтай тий. Харамсалтайгаар барахгүй энэ бол маш том тэнэглэл. Тэгээд ингэж тэнэглэл нь одоо бас залуу үеэд гэж хордуулж байгаа нь бас бүр гамшигтай юм л та тий. За хоёул одоо нэг ийм юм дээр хитрхийх цаг үрээ явах хоёул дараагийнхаа тий. Урлагийн баг бүх салбарт байдаг баг тий. Одоо танаа уран зургийн салбар хатагтай харьцахгүй гайгүй баг. Авиасгүй улсууд одоо
тэр хэр их юу аадгүй одоо жинхэнэ уран бүтээлчтэй сөргнөлөө үзүүлдэг юм уу яа дээ ямар нэгэн байдлаар тиймэрхүү юм хандлага байдгүй. Байлг байгаа л гэж хардсан шүү дээ. Ер нь бол тэгээд яг одоо цагийг тэгээд цаг хугацаа л шүүх байх. Ер нь бидний ямар шүү бүтээл хийж бүтээсэн төрөвсөн нэг тий. Миний одоо гавьяа шагналж шүүхгүй тий. Тийм гавьяа шагналж шүүхгүй. Тий. Тэр бол ийм том ардын зураач Хөдөлмөрийн Баатар байсан учраас энэ бол хамгийн мундаг зураач наа гэж үлдэх боломжгүй тий. Тэр боломжгүй. Бүр ингээд ямар ч шагналгүй хэрнээ маш гоё уран бүтээлүүд төөрөөд өнгөрцөн хүмүүс ч байдаг шүү дээ. Тийм зөндөө байгаа шүү дээ. Танаас салбарт. Би харин энэ ер нь бол юм шүү дээ. Нэг урлагийн хамгийн анхны тулгын гурван чулуу бол тий. Хөгжим, уран яруу найраг, уран зохиол, дүрслэх урлаг. Энэ бол одоо аливаа урлагийн үндэс суурин тийм үү? Тий. Одоо бусад одоо бүх урлагууд одоо кино урлагч гэдэг юм одоо гэл одоо урлаг бол бүр олон төрөл боллоо шүү дээ. Бүгд энэ гурваас ихтэй суурьтай тийм ээ. Тэгээ энэ гурван төрөл дотроо хамгийн амархан гэж бол хэлж болохгүй байх. Авьяасгүй мөртлөө оролдоод үзэх болох салбар нь уран зохиол гэдэг юм шиг байна. Тэгээ айгүй олон хүмүүс юм байдаг хөө. За 60 хүрлээ тэтгэрт гарлаа. За одоо юу их вэ? За би зохиолч болно. Яруу найрагч болно гэл тий. Тэгэл айгүй их ном гаргаал тий. Магадгүй хүүхдүүд нь боломжтой амьдрал нь боломжтой болдог гэл хичрээх битсэн болгоноога хэвлүүлээл тий. Ийм одоо юу гэдэг сайн дүүрээ уран сайхалч гэдэг юм уу. Дээр үед бол манай 80-аад онд бол манай зохиолчид гүн тайртай морин төр гэж шаалдаг байсан юм. Тийм усуд маш олон байдаг. Хөгжүүлчихгүй залуучууд маш олон байдаг. Гэтэ нэг талаар бол энэ нэг гэмт хэрэг хийгээгүй гэд юм бичиж байж байгаа энийг бол буруудах хараа байна. Тий. Хоёрдугаар бол ялангуяа залуу хүний үед бас заримдаа харамсаар юм байдаг. Өөрийнхөө авьяасгүй гэдгийг мэдэхгүй ойлгохгүй. Тэгээ нэг аймаар итгэвчтэй тий өчөндөө ном гаргаал ингээл арга хэмжээ болгонд оролцоол тий. Ингээл шаглын араасгүй гээл тий. Зохиолч дэвлэг гişүүнээр хэлсгээл ингэж явж байгаа нь бас одоо хайр юм да гэж бас бодогдох юм зөндөө байдаг. Тэгээд одоо түрүү би хэллээ штэ бид нар бол соён гэгэрүүлэх үүрэггүй байж магадгүй тий. Гэхдээ зохих хэмжээгээр ингээд нийгэм нөлөөлдөг болохоор ингээд хэрвээ та бас яруу найрагч зохиолч болох ч байгаа ялангуяа тий. Би одоо бусдад нөлөөлөх хэмжээний юм бас та уншсан билүү хийсэн билүү гэдэг бас бодох хэрэгтэй. Гэхдээ яг хуу цэвэр яруу найраг марг бол илүү мэдрэмжийн тал руу урлаг гэхээр бас орлоо л та. Гэхдээ энэ бүхнийг бодолцох хэрэгтэй. Тэгээ манай салбар одоо мэдээж юу гэдэг 60 хүртлээр ноот мэддэггүй хүн 60 хүрээд хийх ажилгүй болчиход хөгжмийн зохиолч юм бол худлаа тий. Үүн бас биер багс нийлүүлж байгаагүй хүн биер бодог нийлүүлж байгаагүй 60 хүрчээл одоо чоконд шиг зураг бол бас худлаа. Яруу найраг санаанд нөхтөөд идэв шүү. Тэгээд надад бас нэг цензургүйгээр бас орж ирээд идэг бахна шүү дээ. Цензурүүд одоо чи хэвлэл нийтлэл хэрэгжүүлээд явж байгаа. Хуучин цагт бол одоо ном гаргахад бол зохиолчдын ороогоор батлуулна. За дуу хийвэл бүр хөгжмийн зохиолчдын ороогоор батлуулна. Нийлүүлээд соёлын яамны үзэл суртал үзэн тэрний дараа Монгол радиогоор яв. Тэгжиж одоо аль биесээр дуу гэж одоо нэрлэдэг. Энүүгээр нь орж чадаагүй одоо олон авьяастай залуучуудын бүтээсэн ая оруулсан дуунуудыг бол зохиомол дуу гэж нэрлэдэг байлаа шүү. Одоо л орцны дуу гэж нэрлэдэг. Хуучин бол гэж. Тэгэхээр хуучин бол одоо ном хэвлэл гэдэг хин дуртаа бичсэн юм болгоно хэвлүүлэх боломж. Тэр байтугай чойно мөртөл одоо цөөхөн ном хэвлүүлээ 2-3 ном хэвлүүлээс хэлүүлж чадаагүй шүү дээ. Хан зам ТV дараа би ихнэр авахгүй гал морин цаг гээл одоо миний мэдхээр цөөхөн ном хэвлүүлсэн хүн арамаа өөр хүний нэр дээр айгүйх бас хэвлүүлсэн. Тэгэхээр жишээлбэл хав сургууй гэж одоо 30-40 жилийн дараа анхны ном хэвлүүлж ирсэн тий. Тэгэхээр тэр нэг үзэл суртал юм яг муу тал нь үзэл суртлын байсан, сайн тал нь бас нэлийн шалгарч ийж бас номыг хэвлүүлдэг байсан. Тэгэхээр бол тийм үе байсан. Гэтэл одоо хин дуртай хэм өнгөтөр очил одоо юм хэвлүүлнэ гэдэг чи одоо принтлж яхаас ялгаа байхгүй шүү дээ. Олжруулж байгаа л. Тэгээд ирэхээр уран зохиолын чанар чансаас жоохон тийм болж болдог. Манай салбар ч гэсэн юм тийм үзэгдэл харагдчихэ. Жишээ нь ингээл жил болго үзэсгэлэн гаргадаг хүмүүс байна. Бараг жилд 2 ч үзэсгэлэн гаргадаг хүмүүс байна. Яаж ингэж тэгээ яг хөө нэг юм будаг цацаад ингэсгэр бас амархалах шиг байна л та. Тэ тэгээд нөгөө нэг гацхаа өөрөө ойлгодог байсгүй өөрөө ч ойлгодгүй нэг бол тэр хүмүүс бас байна. Тэгээ тухайн салбарынхаа урлагийн авьяасаас гадна одоо жишээлбэл манай салбарт урлагийн авьяасны яг хуу
боломжтой. Гэхдээ маркетингийн явьяас нь тэрнээсээ илүү хөгжсөн. Бас хүмүүс байна шүү дээ, тийм. Тэр чи бичгээсээ илүү бодож сурахаасаа илүү маркетинг хийж чаддаг, тийм. Тэрийг ингээ амьдрал болгож борлуулж чаддаг намаа. Тэрийг мөнгө болгож чаддаг. Тэр төрөлхийн тэр авьяастай улсуудад тэгэл бишрэн мөрөхөөс өөр арга байхгүй шүү дээ, тийм биз. Нөгөө Сталиныг онгоо байдаг шүү дээ, нэгэр хов зөгөөд тэр маршал тэр төв театрын сайхан бүсгүүтэй явуулдаад байна. Яах вэ гэдгсэн чи яах вэ сайхан атаарах гэдэг шиг. Тийм авьяас байхгүй. Тэгээд тэр улсууд ч ямар ч буруу байхгүй шүү дээ. Чин юмаа бичиж чадчих зөх хэмжээгээр тийм. Тэрийг гоё маркетинг хийгээ борлуулаад кино мэн оолож чадж байгаа. Энэ улсуудаар л бахарах хэрэгтэй. Чи нэг талаар бас юм биш үү бас. Одоо юу гэдэг жинхэнэ сайн зохиолч бол заавал зохиолчдын эвлэлийн гишүүн ч юм уу эсвэл тийм том шаграл авахаасаа илүүтэйгээр номон зах зээлд илүү борлогдчихвэл илүү сайн зохиолч гэж үзэн. гэж ярьдаг. Энэ бол нэг талаар их үнэн. Гэхдээ яг уншигчд боловсралсан Европ шиг тийм зах зээлтэй газар бол энэ бүр үнэн үг. Тийм газар чи одоо юу гэдэг хэвлэлийн газрын одоо экспертүүд те мэрэгчлүүд одоо та зохиолч байлаа намаа байдэрлээ шүү дээ. Энийг уншиж үзээ. За хэр зэргийн бүтээлээр үүдээ жинхэнэ уншиж дүгэн чадна. Зах зээл дээр гараад хэдий хэр мөнгө орохыг дүгэн чадна. Тэгээд таны номонд бид нар тэдэн төгрөгөөр худалдаж аваад тэр хэвлэлийн газрууд нь өөрсдөө зарж ашиглаа болдог. Ийм л одоо тогтолцооддаг. Гэтэл манайд бол өөрөө хэвлүүлэн номон зарагдахгүй тэгээд тараагаад дуусна тэгэл тийм л байдаг. Гэхдээ маркетингээ хийж чадчихвэл чадна тийм ээ. Тэгэхээр манайд ч одоо юу гэдэг шагналаар нь одоо хүнийг том зохиолч гэж үзэх аргагүй болсон. Ганц манай уран зохиол бишээ ингээд Монголын нийгмийн салбарт одоо нэг хүн том шагнал авчлаа гэхээр хуучин бол энэ мундаг хүн болоод л гавьяат болсон байна гэж боддог байсан бол одоо нэг танилтай юм байна, хөөцөлгөөтэй юм байна. Тэ. Эсвэл одоо юу гэдэг мөнгөтэй юм байна гэж л боддог болсон. Тэгээ хараад ахтал хэм мөнгөтэй хэн танилтай том шагналыг аваад жинхэнэ одоо сайн уран бүтээлч юм уу ер нь бүхэл салбарт байдаг багтаа. Тэгэл жинхэнэ одоо хөдөлмөрчин ч юм уу тэгэл тэрний талаар хөөцөлддгүү тийм их сонирхдаггүй улсууд нь шагналгүй. Тэгэл тэгэхээр манай нэг нийтээр ойлгодог болсон болохоор одоо шагналын тогтолцоо тэгээ аянд өөрчлөгдөх байлгүй. Тэгээ жишээлбэл ингээл хичнээн одоо гавьяат хичээл одоо шүлэг бүтээлэн цаанаа ямар ч үдэл санаа байхгүй тий. Нэг сайхан одоо гоё хөхтэй нэг сайхан ямар цаанаа тийм мэдрэмжгүй одоо юу гэдэг одоо зургийн салбарт бол нэг гоё хээхвар зураг гоё авдар ирээлдэг хүн байгаа байхгүй. Арслантай авдрыг гоё ирээлдэг тий. Тэгэл хамаг том гавьяат мундаг шагналуудыг авдаг тий. Тэгэл тэрүүгээрээ яад юм бэлээ тэгэхээр одоо бол ялангуяа уран зохиол мэдхгүй одоо урлагийн салбараа ер нь бүхий салбарт юмыг бол шагналаар нэмчих бол тийм шагналтай учраас энэ мундаг зохиолч байх хэрэгтэй гэж хэлэх чарга. Болорцомч ялгаа. Болорцомын эзэн гэдэг бол сайн яруу нар гэсэн үг огт биш. Огт биш. Болорцом бол шалгуур биш. Яг хоо янз бүрийн хүчин зүйл нөлөөлдөг болсон тийм ээ. Тэгэхдээ ер нь бол ямар ч байсан болорцом шалгуур биш. Эцсийн шалгуур бол биш л дээ тийм. Одоо Монголд ингээд номын баяр гэл жил болгол болдог болчих. Айгүй өргөн дэлгэр болдог болчих. Сая би ингээд номын баяраар явжсэн чинь надад нэг зураг л айгүй тийм жоохон харамсмаар санагдлаа. Тэр нь юу вэ гэсэн чинь нэг сайтын номыг авах гал амар урт очир хүсчихэж. Надад айгүй юм харамсмаар санагдлаа. Өөр ямар хүн бэлээ те. Тэгээд ямар арт хүн байна яг тийм л төр байна гэж яг үний юм байл гэж бодлоо тэр зургийг харчаад. Би бол энэ тэр одоо тэр ном авч байгаа авахгүй байгаа улсуудыг буруу гэж бол бодохгүй тэгэл тэр ч одоо тэгэл менежментийг хийж чадчих шин. Би бол тэгж л харж байна. Тий харин яг энэ номын баяр бас нэг Монголд сүүлийн үед тогтж байгаа бас нэг сайхан соёл юм да тий. Мэдээж альва юмд сайн тал байгаа муу тал байгаа тэгэл адаглал энэ чинь улс төрчид өөрийнхөө эвэл дараа авч өөрийнхөө нэрүндийг өсгдөг тий. Тэрийг зохион байгуулж байгаа улсууд майхан асар гэж хэлдэг юм ашиг болдог гэж одоо түмэн байдаг ба. Гэтэл энэ цаагаараа номыг сурталчилж байгаа, ном хямдхан өгж байгаа ингээ бас нэг айтайхан соёл болж төв талбай дээр ингээ гоё жилдээ нэг юм хоёроор хамжуулж байгаа нь бол нэг сайхан байна. Гоё тий. Тэгж бод. Тэгээ мэдээж альва юм чинь дутагдал юм хүн байж л таарамтай. Тэгээ аяндаа сасраа сайжрал явдаг ба. Би нэг за ковид гарахын өмнө Орос руу аялсан. Тэгээ Москва, Санкт Петербург үзээд.
Тэгсэн чинь нөгөө Оросын метро ч аягүй гоё юм биш үү? Ингээ бүр яг бүр дээр үе ихээр Москвагийн урд тэгсэр нөгөө нэг зийлзэн 30 машины юм хаалга маалга гэдэг чинь яг тэр шиг хаалга маалгатай метро. Тэгээ жарисны нэг цог мохш онгоодог метро дотор. Тэг яг цаг хугацаараа хэлж байгаа юм шиг. Тэгсэн чинь тэн дотор ямар дүр зураг харагдсан гэсэн чинь маш их хүн ном уншиж явд юм байна. Ерөөсө гар утсмцаараа оролцдог юм байна ер нь Оросууд. Над ямар гоё юм арт хүн гэж харсан. Бүр ингэ бүгдээрээ л ингэ ном уншиж явдаг юм. Яг бол би нэг хэсэг чинь нэг Эдмон компанид ажиллаад Монсуудаар хэвлэлийн газар редактораар ажилладаг байсан. Тэгээ болохоор хэвлэлийн газар хэвлэх үйлдвэр хоёрыг зарим хүмүүс жоохон хутгаад байдаг. Хэвлэх үйлдвэр бол одоо хин нэгний номыг олчруулж олон болгож өгдөг газар. Хэвлэлийн газар бол зах зээл дээр ямар ном ашигтай вэ гэж үзээд тэр номыг нь одоо хэрвээ гадаадын ном байвал орчуулагчтай гэрээ хийгээд эсвэл ахуйч ном байвал зохиогч бас нэрхийг аваад эсвэл тухайн сэдвээр нь зохиолчтой гэрээ хийгээ бичүүлдэг ч юм уу. Иймэрхүү маягаар ингээд. Тэгэхээр тухайн үед одоо бид нар Монсуудаар хэвлэлийн газар Эдмон компани Интер ном дэлгүүр энэ чинь нэг компани байхгүй. Тэгэхээр ингээд Интер номын дэлгүүрийн сар болгоных нь нэг сайн борлогдож байгаа номыг ингээ хараа те уншигчтай сэтгэл зүй ямар юм те. Тэг чин тухайн үед бол одоо юу гэдэг ямар ч одоо мундаг одоо бавгийн лог зургаа яруу найргийн төвөрөхөд одоо манай яруу найрагчдаас одоо хамгийн л одоо олон танигдсан одоо олон түмэнд үттэй гэдэг сард 2-3 зарагддаг ч юм уу. Ер нь гэхдээ номын борлуулалт одоо иймэрхүү байсан. Гэхдээ ер нь тэр харьцангуй бага байсан. Бүр 90-ад онд бол бүр хэцүү байсан шүү дээ. Тэгээ яг хөө ингээд бас нэгдүгээр ном худалдаж авна гэдэг чинь амьдралын бололцоо эдийн засгийн байдалтай их холбоотой байдаг юм байна. Тэгээ одоо мэдээж энэ залуучууд боловсралтай болоод одоо ном уншдаг хүний товлол нэмэгдээд байгаа шүү дээ. Хасагтаагүй. Хүмүүс ном уншихаа болчихлоо гэж бодоод энэ магадгүй тийм бодтой юм биш баг. Тэгээд харин бас уншдаг номын сэдвч их өөрчлөг. Одоо тухайн үед бол одоо юу гэдэг бестселлер болж ирсэн юмнууд заах нь англи хэлний толиуд яадаг байсан. Хоёрдугаар нь Мишель Обама ч үлээ энэ ер нь ингээд дэлхий дээр юм уу алдартай улсуудыг намтрал цадгийг хүмүүс их уншдаг юм байлээ. Тухайн үед тийм байсан. Хүн чинь бусдыг дуурайж бусдаас үлгэр жишээ болох авах тийм бас нэг далд юу байдаг. Хүн бол ингээд алхахаас идэж алхахаас эхлээд ярьж сурах бүх юм бол бусдыг дуурайж сурдаг. Одоо биднийг авчираа сармагчтай авчиж ивэл сармагчл болно. Тийм биз дээ тийм. Хүний дунд орж ийлээ. Тэгэхээр хэн ямар орчинд төсөн яг л тийм болно. За яг удам судар мэдээж чухал. Гэхдээ ер нь бол альва юм бусдыг дуурайж сурдаг. Тэр төрөлх мөн чанараараа бас алдартай эсвэл одоо их юу гэдэг те супер хүмүүсийн юмыг уушаад тэр дагаж дуурах тийм сэтэл гэдэг байсан юм. Одоо ингээл эргээд харахад 90-ад онд бол ном унших нь байтугай. Би одоо жишээл айгуус тацсан чи би тэр үед өмнө говьд экспедицээр явж байгаад өмнө говь амны хөрмөн сумаас чи юу лээ хэдхэн төгрөгөөр одоо хайрцаг тамхины мөнгөөр 2 шуудаа ном авч байгаа шүү дээ. Тэгэл тэр чи ном хаягдаал түлэгдээл те. Ерөөсөө л тийм байсан үе шүү дээ. Одоо бол номыг бол харьцангуй үнэлдэг болсон. Яг хөө мэдээж одоо жишээлбэл гар утас гарч ирэл ном уншихаа болцсон энэ төр гэл те. Тэгж ярьдаг. Гэтэ энэ бол бүр болчихж байгаа гэсэн үг биш. Тэгээ ийм ном уншихад бол би одоо юу гэдэг гар утаснаас ном уншлаа гэхэд их уншиж чадахгүй ийм ном бол одоо уншиж шүү дээ. Эргээд тэгэхээр яг хөө магадгүй социализмтай харьцуулахад бол социализмын үед чинь бол ийм байхгүй. Маш цөөхөн ном гардаг байсан. Жилдээ тэгээ яг хөө унших ном бас багтаа. За манай Монголын зохиолчид за дэлхийн гэвэл одоо Францын хэдэн сонгодог байсан. Оросын зохиолчид дотор ч одоо яг дэлхийн зохиолч гэвэл Лев Толстой, Достоевский, Пушкин те хин Чеховыг цөөхөн шүү дээ. 10-аад зохиол 10 хүрэхгүй шүү дээ. Тэгвэл тэр дотор нөө орон нутгийн оросын зохиолчид маш олон. Тэгээ ер нь яг харьцангуй ууших юм бахта юу лээ жилдээ одоо төрлөөр нь тооцвол одоо сайнта 100 мөн төрлийн ном гарч ирсэн баг. Энэ дээр их тоо баримт байдаг юм. Одоо бол асар их сонголттой болсон. Тэгэд одоо жишээлбэл тагтаа ч юм уу, Непка ч юм уу маш сайн номнууд гаргадаг болсон. Манай хэвлэлийн газар бол ер нь тэгэл Монсуудаар мөнхийн үсэг гэдэг сонголт маш сайн. Тэгээд дээр нь хуваарай ном орчуулж байгаа улсууд маш олон байна. Тэгээд дээр бичиж байгаа хүмүүсийн дуртаар ингээд хэлүүлдэг. Одоо бол залуу байхад яг хүүхэд мөхт байхад бид нар чинь унших ном олдохгүй байсан номаа ингээд бүгдээрээ уншдаг байсан бол одоо
зөвхөн ном шиг бол унших номын сонголт маш их. Зөндөө их ном байна. Бид нар ч одоо уншиж амжихгүй. Тэгээ ном уншиж амжихгүй. Тийм. Хоёрдугаар тугаасаа тэр үед чинь хүнд хийх чөлөө цагаа өнгөрөх боломж маш хав байсан. Орой 5 цагт телевиз эхэлнэ. 10 цагт унтарна. Орос Монгол хоёрхан суугатай. Тэгээ бусад үе залуучууд юу их вэ? За кино театр кино зөөр. Тэгэхээр ном уншихаас өөр аргагүй. Гэтэл би бас одоо цагт бол хүн болгон ном унших албатай биш. Тэгээд хүнд чи одоо ингээл интернетээр ганц интернет биш. Ерөөсөө ингээд хүнд чөлөө цагаа өнгөрүүлэх өөрийнхөө хоббигоор явах. Өчнөө боломж нь шүү дээ, тий. Өчнөө боломж байгаа. Тэгээд тэр дотроос харин ч одоо ийм чөлөөт нийгэм ийм болсон гэдэг харин ч хүмүүс ном сайн уншдаг. Тэгээд хүн ч одоо өөрийнхөө хэмжээд өөрийнхөө сонирхолтой таарсан номыг авч уншин шүү дээ, тий. Би нэг ийм асуулт бүр асуумаар санагдаад байна. Одоо таны үзэн мэрэгчлэл чинь мэдээж түүхч археологч юм шүү дээ, тий. Тэгээд археологч хүний хувьд би сая нэг шарвын нэг цуврал дугаар дээр явж хахад нэг юм. Би болохоо өөрөө тэрийг ноён уул гэж бодоод та. Ноён уулыг ингээд нэг юм Козлов. Тий. Тийш ноён уул. Нинжа нар ингээд тий зөв. хятад алтны нинжа нар ухаад байгаа. А Орос талаасаа болохоор тэр нэг юм одоо буш бонхон ухаад байгаа. Тэгээд нэг Оросоор болохоор тэгж хэлээд байгаа юм. Гэхдээ энэ монголчууд ухаад зөөгөөд барагдахгүй баяа юм аа гэд. Тэр нэг алтын имэйл ирсэн ингээд яриад байгаа. Козлов. За тэгээд нэг Козловгод хүн чинь ингээд одоо Монголын хүннүгийн бүлгийн зүйлсүүдийг авч яваад одоо Эрмитаж хадгалаатай гэдэг шүү дээ. Та тэрийг юу гэж боддог вэ? Одоо тэр Эрмитажд байсан зөв гэж боддгоо эсвэл зүгээр л ингээ хүндэхгүй ууландаа байсан зөв гэж боддог уу? За яг уу наад чи их олон талтай юу. Тэг яг уу тухайн үед бол Козлов бол судлаач гэдэг нэртэй байсан. Одоо бол бидний өнцгөөс харахад Козлов бол тонолч юм байсан. Гэж одоо тэгээд тэр бол тэрэнд үнэтэй зүйл юм ашиг олох юу өнөр нүүр олох ч гэдэг юм уу тэр нь чухал байсан болохоос тэр бага үндэстний соёл моёл юуг бол хайрлж байна гэж хэлсэн гэсэн тийм байна. Тэд нар ч одоо хүннүгийн хөвцийг дундуур нь хайчилсан гэдэг. Тэр монголчууд өгж явуулахгүй гэсэн тэгвэл дундуур нь аваад хайчилсан гэсэн тийм яриад байдаг шүү. Тэгээд тэр хүннүгийн хөвцийг дундуур нь хайчилсан байна шүү. Тэгээд тэр тэндээс гарсан юмнууд чинь бүгдийг шинжилгээ нь үзүүлье гэж авч авчаад одоо хүртэл ирэх байгаа шүү. Сүүл соёлын сайдад тэр орсроо Эрмитажс тэр юмнуудаа авъя гэдэг тийм. Тэгээд тэр тухайн үеийн монголчууд бол ганц Козлов биш шүү. Тэр тухайн үеийн монголоор явж исэн гадныхан бол монголчууд бол ямар ч тохиолдолд хазарахгүй. Тэрэнд маш их зөөрөлд. Тийм учраас тэр Козловын экспедицид бол монгол хүмүүс оролцоогүй. Тэр археологч, геологч тэр ажилтна. Тэгээд Монгол төвдийн экспедиц гэдэг нэртэй боловч яг хятад ажилчид төвдүүд дараа газар ухвал өөрсдөө бол яг тэдний хөлсний ажилчид болгоод ингээд тэгээд тэр харвай археологийн судалгаач юмыг гэмтээхгүй бол дөрвөн талбайгаар нь ингээд багсаар гэдэг шүү дээ. Бид нар шууд хурцээ цаонголж ороод үнэтэй цайтай юм аваад бусд нь хамаагүй тэр зураглал мөргөлийн хүмүүлдэхгүй тэр археологийн шийдэх ухааны хамгийн наад зах юмнуудыг бол хийгээгүй тэгээ хайцсан. За тэгээд энэ Козловч ганц Монголыг тоноогоо цаашаа одоо Алшааны эзнээ хотод одоо Алшаа аймгийн эзнээ хошуунд хар хот гэж алдартай одоо хэлсэн дарагцаа хар хот гэдэг. Би тэр хар хотод бол очиж үзчихсэн гайхамшигтай хот. Тэгээд тэр уурд нь тангуудуудын хот ээж жагаад Чингис хааны үед монголчууд аваа тэгээд тэрийг монголчууд ингээд томруулж өргөжүүлж бариад тий. Хуучин хэрэмнээс нь 4 дахин том болгоцсон тий. Бараг 6 дахин том болгоцсон. Маш бат бохир юмтэй. Хожим тэр хөгтмөр жанжин чинь тийчээ мингийн зэрэгтэй тулдаж үлдээд яасан тэр яриул маш хурдтуух бол. Тэгээд тэр эзнээгийн хар хот одоо яагаад ингэж одоо археологчдын алдартай байдаг вэ гэхээр ингээд он жилийн явцад одоо эртний хотууд ч одоо нэг овгор шороо дээр нь лүүл шарилж ургацсан тий. Тэрс мэрс их ургадаг. Яагаад тэр нь болохоор мал хүний яс бас юмтай кайл зүүн айлын өтөг бууцсан дээр халгаа ургадаг шүү дээ тий. Тэрнтэй холбоотой юм. Эртний тийм газар тиймэрхүү ургамлууд ургадаг байхгүй. Тэгээд нэг юм юу байдаг ингээм балтаад үзэхээр ингээл хэрэм мэрмэн тал байшин барилгаас нь Орос суур төдийлөгдсөн тийм байдаг. Гэтэл энэ эзнээгийн цөл бол хөх нурын өндөрлгөөс их аваад энэ гансуугийн цөл тэгээд энэ эзнээгийн цөл дундуур урсдаг тэр эзнээ гол байдаг. Тэгээд тэр эзнээд гашуун нуур, сов нуур гэж хоёр нууранд цутгаад ингээд бол тэр хуучин говийг туулдаг ганц зам байсан байхгүй. Тэгээ ийм элсэн цөл газар учраас сүүлд нь
за хаалтын ойролцоох тэр голын голдор мэлдэрлийг гэсэн маш сонир түүх байдаг. Гэхдээ энэ элсэн цөл газар очих учраас тэнцээ хинч очиж тэр хотыг эвдэж сүйтгэхгүй. Тэгээ нөгөө элсэн шуураад ингээд тэнцчихдэг. Хэрмнийхээ тал нь ингээд тэнцсэн бол энэ нэмдэг шиг дотор тал дахиад ингээд зээ тий. Тийм газар очихоор тоногдоогүй бүрэн бүтнээр яасан. Тэгээ тэрийг очих Kozlov тоноод одоо тоноод гэдэг юм уу судалгаа хийгээд гэдэг юм уу 20 хэдэн тэмээ ачаа авч явсан гэх. Тэгээд нэг алтан бурхны тэмээ даахгүй сөхөрж ураад байд. Тий. А энэ үнэн чи худлаач хийж болно. Гэхдээ ямар ч байсан чинчээ бол бас баялаг юм хүм тэндээс ачиж явсан гэдэг. Тэгээд яг хуу тухайн үеийн хаант орсон ч гэдэг юм уу те энэ судалгааны экспедицүүд зарим нь бол өөр улс төрийн зорилготой ч байсан ямар нэгэн байдлаар манад ингэж тэр чи хаант одоо эзэн хааны нэрмжтэй ажиллах байх юм гэжсэн баха. Тэгээд энэ хөрш орнууд яг л манайхыг тэр одоо ургамал амтэн одоо Пржевальский ядуу мадуу гэж яддаг тэр чамтны судлаач хүн. Ингээл одоо бүх салбарт юм экспедиц зохион байгуулж тэр археологийн юун дээр нь бол одоо Kozlov болоод тэр агуу нээлтийг хийсэн үнэн боловч тэр тодорхойн тоноод ингээ аваа явцсан те иймэрхүү жишээнүүд олон байдаг. Тэгээд ноён бол яг үнэлтэй. Тэгээд хоёрдугаар манай нутгийн болж байна. Харин тэр хоёрдугаар тэр юун дээр бол ноён болоос зөвшөөж зөндөө яваа нүшөөж зөндөө яваа. Одоо жишээ нь таасаа хэллээс нөгөө монголчууд ч газар ухыг айгүй цэрлдэг байсан. Тий. Тэрийг айгүй олон өмчдөг. Тийм л байсан шүү дээ. Одоо жишээ нь нэг гац шахаад хүртэл сүүд тусааж мусаад Монгол археологийн судалгаа хийх ямар ч боломж байхгүй гэж байна. Ягаад гэвэл монголчууд одоо хэрхэвч газар ухуулахгүй, өөрсдөө авахгүй дээр ухуулахгүй. Тийм учраас ингээд тэгээ хожим нэг хөвсгалтсан масаад өгчөж ирэн анхны Монгол археологийн яг балтлах судалгаа гэдэг утгаараа бараг 1930-аад онд бүкийн ничиж орсон эрдэмтэй Харанган хотын туурин дээр хэдэн цаоног тавьж ирсэн баг. Тэгээд нэлээ нөө хэлбэгдүүлэлт нэлээ айхтар юм үтснийхаа дараа бол одоо тэргүү Оросууд төр засгаас хийж байгаа юм бол эсэргүүцэх тийм тавгүй болж гэж судалгаанууд нэлээ явсан баг шүү. Тэгэхээр бол ганц хүн биш айгүй олон хүн бичсэн байдаг. Монголчууд одоо газар хүндхийг юм ухахыг маш их зайрладаг. Тэгээ тэр чинь ноён болонд ч тэр Монгол ор гэж анхны Монголын алтны ор хааны зөрөөс Оросууд хийжсэн. Тэгээ Монголын бүгд хаанаас засгийн газарт бас зөвшөөрөл авахгүй зөндөө юм болж зөвшөөрөл аваад тэгээд одоо роялти нэг тэр дотор юмудаа төлөөр яаж ийсэн хамгийн анх нь 20 дугаар зууны их үед 10 оны үед байна. Тэгээд тэрнээс биш тэрний өмнө юу яасан юм? Манччин гүрний үед чинь бол одоо манчууд өөрсдөө төрийн бодлогоор халах Монгол одоо ойрд Монгол, Хөхнуур, Өвөр Монгол энэс гадна манчуудын өөрсдийнхөө өвгд эдсэн нутаг одоо Хятадын 103 мужи байна шүү дээ. Тэгээд Леонийн хар мөрөн нэг нь юу лээ. Энэ одоо 3 мужид бол хятад хүү оруулахгүй. Газрын доорх байдлыг эзэмшүүлэхгүй. Ингээд айгүй олон 20 цэртэй байсан шүү дээ. Тэгээд манчин гүрний үед чи Монгол хятад дураараа ирж болохгүй. Ирэх юм бол заавал Бээжингээс виза 2 жилд нэг удаа өөрийн биеэр сунгуулдаг. Монгол айлд хонож болохгүй. Монгол ихнэр авч болохгүй гэдэг маш хатуу тийм юутай байсан. Тэр үед бол хожим нь 19 дугаар зууны сүүл үеэр чинь манжийн төр сулраад Европтоос хоёр хар тамхины нэг 2 дугаар дайнд ялагдаад баахан өрөнд орж байгаа дайны төлбөрт Тайпейний бослог гэж нэг аймаар юм болж өчнөө сая хүн нүргэж байгаа. Ахаад Японтой хийсэн дайнд ялагдж байгаа. Сүүлд нь нэг 8 улсын холбоот зэрэг Бээжинг эзлээд тэр чинь боксерийн бослог гэж ярьдаг шүү дээ. Европын цагаан арснуудыг үзэн ядаад нэг Европ хүмүүсийг шууд алж барьж ирсэн шашны дэлгэрүүлэгч одоо юу ч байсан. Ингээ янз бүрийн юунаас болоод манжууд маш олон дайнд ялагдаад тасар их дайны төлбөрт ороод энэ үеэр цэшийн хатан шин засгийн бодлого шин эргэлтийн бодлого зааж шин засгийн бодлого энэ тань юурийнхаа хүрээнд хуучин Абахан хааны үед яажсэн тэр одоо бүх хоргийг цуцлаад Монголын түн арах хамаагүй болоод тий газрын доорх баялагын мөр эзэмшгээд одоо сандаа мамбаж тийм одоо даалгавартай ирээд тэгээ энэ одоо яг хөө тэрнээс өмнө Дашинкогийн бүс гэдэг ингээд хэмжээгээр худалдан бодолтой байдаг гэсэн боловч 20 дугаар зууны их үеэр тийм забраг болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ манжууд өөр асар их хүрэнд орсон болохоор тэгээд иймэрхүү явдал одоо түрүү ярьсан алтны нинжа гэж ярьж штэ тий. Тэр шиг одоо хуваарай алт малт юм уу юм олборлох хятад хүнд тийм боломжоор бол 20 дугаар зууны их үед л гарч ирсэн баг. Тэрнээс өмнө бол тийм байх боломж байхгүй.
Угаасаа боломж авах. Монголчууд тэрийг асар их зэрэлдэг. Хятад хүн 10-аараа байтугай 100-аараа ч ирээд Монголд газар авах болцоо байхгүй. Одоо өөр амар болчихлоо шүү дээ. Одоо бүр хөдөө оронд ч тэр чигт ухсан нөхс болцсон юм шиг одоо хүүхд сая өндлөө шүү дээ. Харин заамаар амар болтой айгүй. Тэрээс Өөрөнгөө аймгийн уян тусам бөөрөлж өгдөг бодоход би бас олон жилийн өмнө 10 хэдэн жил 20 жилийн өмнө тэр судалгааны ажлаар явж байхад нүүд алтармаар л болсон байдаг. Одоо энэ л одоо хайр юм байна тий. Одоо яриа л хахаар зөндөө их гой түүх ярихаар бүр гой ярих тий. Одоогоор та ямар зохиолч краш байна гэх юм. Дуртай зохиолч ямар хүн бэ? За наадах чи хэцүү юу? Хэцүү асуулт. Зовлонтаас. Би нэг ийм асуулт асууад та мэдгүй. Таны дуртай уран бүтээлч юм бэ гэж би нэг. Харин тий. Одоо тэр асуулт юм да. За Монголын зохиолчдод шууд ингээ хэлэхэд бол Ахмад Уяс бол Эрдэнэгаа өгүүлбэл гайхамшигтай. Сингийн Эрдэнэгаа тэгээд. А би бас Чехов гэх дуртай. Ер нь ингээд зарим хүмүүс нэг уран зохиол гэхээр юу гэж бодоод байдаг. Айгүй үйл явдалтай гэдэг. Гэтэл одоо шил Чеховын тэр одоо жижигхэн хотаатагтай гэж үүдэг шүү дээ. Янз бүрээр л ярьдаг тий. Тэр чинь нэг юм жижигхэн ялгүй юм дээр хүний одоо сэтгэлийн нарийн нандууцыг хөндөж хөнгөлсөн. Энийг л бол би жинхэнэ уран зохиол гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр одоо түрүү би бас юун дээр бас яг хэлэх хийж байгаа. Одоо тэр хуучин манай ном сонирхогч чи одоо тэгэл одоо юу гэдгийг одоо ингээл одоо манай подкаст байна шүү дээ. Хүмүүс гар утсаараа подкаст үзэж шүү дээ. Тэр чинь ингээл хуучин тэр одоо манай кинонууд аллаг таллаг гэм тэрэг цуснууч те. Ийм үзэл ингэдэг байсан бол одоо нийтээрээ танин битгүүр явж түүх мөх одон дээр тэргээд те. Одоо үлдээтргаа түүхийг хүмүүс их сонсож байна. За Баабаргаан түүхийг хүмүүс их сонсож байна. За Яотхон Баяргаа те. Яотхон Баяргаа тэр гээгцэн түүх бол үнэхээр одоо одон дээр тэрийг маш олон үзэж. Тэгэхээр нийгэм маань твшээд сонсогчд маань одоо тиймээс өөдсөж байгаа. Хуучин хаалттай нийгэмээс дөнгөж орж ирэнгүүтээр халуун хүн жил янаг хорвоо гэж сонингууд чинь бараг хүн болгорыг хэрман нууцаар явж исэн бараг л тиймээр өсөж цангацсан тийм нийгэмээс орж ирсэн бол одоо тийм үзий сонирхыг видео нь одоо интернетээр дүр хорвоо ертөнцөөр дүүрэн бай тэрийг үздэг хардаг хүн гэж сонирхолтой хүн гэж нийгмийн маш цөөх ба. Тэг чи одоо тэгээ тэр одоо тэр алаа хайтаа хүчрхээлтэй киног одоо тийм подкастыг сонирхдаг юм гэж юу байх байдаг л бахал та. Гэхдээ зүгээр ямар ч байсан нийтээрээ танин мэдхүү рүү те нийтээрээ түүх рүү ингэж орж байгаа. Энэ бас айгүй сайн тааш шүү дээ. Том дэвшил байхгүй. Харин тий. Үнэхээр том. Тэгж бас мэдрэгдэж байгаа шүү бас. Тий. Тэр эрлэх зэрэг шивэк юуг вэ шүү дээ. Их алдартай үг шүү дээ. Юм яаж ч муудсан сайн зүг рүү явж идэг гэх те. Гэтэл манай нийгэм бол одоо хүмүүс ном уншихаа болчих. Одоо хүмүүс суртахуунгүй болчих. Одоо хүмүүс архичин болчих гэл. Одоо хүмүүс хүн чанаргүй болчихдаг. Тэр худлаа. Манай нийгэм бол урагшаага ингээд яваалаа. За удаан ч гэсэн хурдан ч гэсэн надад их анзаарч ирсэн ингээд би ч навурд бас удаан хугацаагаар нэг ирэхэд ингээд хэдэн жилийн өмнө ч ингээд замын уулзар болгон дээр маяга салавч гаргаал та энийхээ ордоор шахаж таарал явдаг байсан бол одоо ингээд зам тавиад өгсөн хүндээ баярлалаа гэж улаан юугаа саадаг ингээд бүх юм дээр жижиг сажиг юм дээр харагдал байгаа байхгүй одоо ингээд гудамжинд хийдэг хуучиж сийвч байхгүй болохоор болон тохиолдвол тэгэл ганц юу зэрэглэсэн тий сандарсан хүн бол тэгэл болон тохиолоо шийдтгэл байсан одоо тэгэл бас хүмүүс яалтчгүй соёлжаал байгаа юм. Би нэг 2012 оны бичлэг үзчихсэн байхгүй. Ногоон гэрэл юусаа гардаггүй байсан бэлээ. Зүгээр л ингэдэг. Харин тийм хацхиж хоньоо бэлчиж байгаа юм шиг л байдаг. Би бүр нэг одоо ер нь бүр ногоон гэрлээ хүлээдэг яг гарцаараа гардаг болчих. Зам тавьдаг болчих. Харин тийм өөрчлөгдөд байгаа. Тэ нэг Америкт олон жил саруулах нэг саруул ирдэнгээд конгрессийн номын сангийн саруулах гэсэн бичсэн. Олон жил 10 хэдэн жил ч юм уу 20 жил Монголд ирэх гэж цагаан сарын үеэр яг ирсэн. Тэгээ тэр үеэр цагаан сараар яадаг байсан бэхээр хуучин нөхрөн согтуу тэгээ баахан хүүхдэд дагуулсан. Тэгээ машин таашгүй хавар тий. Тэгээ унжиралцсан гудамжаар нэг юм согтуу ийм л цагаан сар. Одоо цагаан сараар хүмүүсээс арх ухаа бэлдсэн шүү дээ. Хоёр авдар арх аваад хүрдгүүсэн гэдэг байна шүү дээ. Өө тий. Одоо ч манайх ч одоо үгүй би одоо сүүлийн 2-3 цагаан сар дээр сайн бид нар ч одоо тастаа үнтэй хамт амьдардаг болохоор цагаан сараа идэг. Бараг нэг шил арх дуустдаг байхгүй. Тэгээ одоо шин зочи орж ирлээ, хүнтэй зочи орж ирлээ. Энийг одоо хэдийгээр талтаа орцсон шин арх задлаа. Гэтэ ингээд нийлбэр дүнгээр. За вино бол харин нэг вино, хоёр вино бол ингээд явчаад байгаа. Ингээд эмэгтэйчүүд нь вино хийж өгөөд ирчүүд нь
ер нь архи ухаар байлцсан тэгэл. Ер нь манай нийгэм бол айгүй урагшлаад байгаа шүү. Хуучин чи амар байлаад тий. 90-ад он бол аимшиг юм байсан шүү. Цаанд. Тэгээд ялангуяа хүмүүсийн ёс суртахуун тэгээд ер нь ингээд ер нь альва юм чи явж ёс суртахуун дээр аж тулж ирдэг юм байна гэж би сүүлийн үед айгүй мэдэрдэг бол. Уран бүтээлч байсан, улс төрч байсан, нийгмийн амьдралч байсан явж. Одоо ингээд манай нэг нийгэм өгчихгүй байр гэж ярьдаг штэ гаднаас би бас нэг биш удаа юм яриа сонсч байсан байхгүй. Танаа дээр ийм хөрөнгө оруулах гад те. Өөртөө ямар ч шиггүй 100% одоо энэ салбарт ингээ хөрөнгө оруулчих гэхээр нөгөө яамны ихэлсэн төшөл надаа юу өгөх юм? Надад ямар ашигтай юм? Гэхдээ манай энэ төсөлд ингээ хүнд авилгалт өгөх мөнгө тийм юу төсөв тооцоон дээр тийм байхгүй тэр боломжгүй тэгвэл хийлэхгүй. Энд чинь улс орнд өчнөө хүмүүст үр ашигтай юм ихэд ганцхан өөрт нь ашиггүй гэдэг шалтгаанаар те. Шалтгаанаар энийг боловлоо гэсэн цаана ёс суртахуурын айгүй хогийн ялцарл байгаа байхгүй те. Чи одоо эцэс нийгмийн хөгжил төвшлэг чинь тэгэл эцэст явж хувийн ёс суртахуун дээр л ч ундаг юм байна. Тэгээ би яг одоо альва юм очиж ёс суртахуунтай очиж эцэст очдөг юм байна гэдгийг их сайн ойлгоод байгаа. За тэгээд болдгойг ах маань маш их хүнд өвдсөн байгаа. Тэгээд намайг одоо хүндлээд одоо манай сувгийг хүндлээд бас ингээд сууж байгаа маш их төвчээр гаргаж байгаа гэдгийг бас үзэгчдэд хэлье. Тэгээд маш хүнд мэдээ сонслоо. Тэгээд таныг өвдсөн байгаа гэдэг. Яг би жил гаруй өмнө онцлогдсон тэгээд жил гаруй хүнд өвчнөр өвдөд эмчилгээ хийлгээ явж тэгээд мэдээж одоо анхаахын хөгжил төвчлөл маш сайн болсон байна тий. Одоо 20 жилийн өмнө манай маа өөд болж авах үеэр бол одоо эсвэл 10-15 жилийн өмнөөс л шалгуур болсон байна. Тэгээд одоо 20 гаруй удаа химийн эмчилгээнд орлоо. Тэгэл бас хүндэл хэмээг даваа явж. Тэгээд анх оншоос эсвэл заримдаа ингээд би юм байл хүн дэрхээр ч хүн тэгэл за одоо ямар ч хүн гэж удаа одоо ингээд хүж магадгүй юм байна. Ялангуяа яахс асуудал. Тэгээ би энэ хорвоод юуны төлөө төрлөө. Би ер нь миний хүн болж амьдарсан гол утга учир зорилго юу вэ? Хүнд бол ирэх биш бодогдсон юм байл. Тэгээ би бас яг ковидын үеэр манай нэг хамаатны дүү нэг орчуулгын англи хэлнээс нэг ном орчуулад. Тэгээ тэрийг намайг редакторлж өгөөч гэдэг. Би одоо номын нэг санахгүй. Тэгээ тэр яадаг вэхээр тэр хоёр хүний хамтарч бичсэн ном. Тэр хоёр бол ингээд ерөөсөө маш хүнд өвчтэй. Тэгээ өдөр хоногоо тоолж байгаа тий. Ийм хүн дээр очиж уулздаг. Тэгээд та энэ амьдралтаа одоо юуд харамсаж байна? Юунд баярлж байна? Ингэж яхаар ер нь бол баг бүх хүн ингэж хариулдаг юм. Би одоо юу гэдэг би илүү их ажиллаж илүү их мөнгө олох хэрэгтэй байсан гэж ер нь хариулдаг хүн байдгүй. Харин би хитрхи их ажиллаж шал дэмий юмны төлөө хитрхи их явлаа. Тэгээд дотны хүмүүстэйгээ өөр хүүхдтэйгээ гэр бүлтэй хитрхи бага хугацаа зарцуулсан байна. Тэгээд маш олон юм дээр хүнд би яаж харагдах бол хүн намайг юу гэж бодох бол гэж бодоод өөрийнхөө дуртай хайртай юм хийгээгүй. Тэ? Эсвэл одоо ингээд өөрийнхөө дуртай юм хийгээгүй дургүй юм аа гээ хийгээд юу тэ амин зовлоод тасарчих гэдэг ингэж бас яадаг юм бэ гэж хүмүүс хариулж юм байна. Тэгээ тэр тухай ингэ бичсэн. Нэрээ тэгэхээр надад ч гэсэн яг одоо яг ийм болоод ингээд яахад бол би яахарахгүй л гэж бодож байна. Тэгээ яг надад юу бодогдсон бэ? Мэдээж одоо хүүхдүүд байгаа юм тэр гэж зөндөө юм бодогдсон шүү дээ. Гэр бүл хүүхдүүдийнхэн л. Тэгээ дээр нь бодогдож байгаа юм бол би мэдж байгаа би археологч мэргэжлээ түүхийн үнтэй. Тэгээд уран зохиол бол миний хобби. Гэж одоо би бодсоор ирсэн. Тэгээд одоо би одоо ямар ч одоо ихтэй сургууль юм уу ямар ч сургуульд очиад над зохиолч гэдэг үнэмлэх байхгүй. Яруу найраг одоо юу гэдэг уран зохиолын ажилтан гэсэн юм үнэмлэх байхгүй болохоор би бакалаврын төвшөнд хичээл заах хэрэггүй. Эсвэл энэ одоо уран зохиолын мэргэжлэр одоо ямар нэгэн байгууллага надад юу байхгүй шүү дээ. Би бол түүх археологи миний бакалавраасаа одоо PhD болтлоо явсан. Энэ дипломоор л би мэргэжлийн хичээлийг зааж энэ л миний амжиргаа шүү дээ. Ингэж одоо нэг талаар бодоход. Гэтэл яг ийм юун дээр ихээр би бол ингэж. Би бол миний амьдралын зорилго бол уран зохиол юм байна. Миний амьдралын утга учир би энэний төлөө төрсөн юм байна. Тэгээ би яг армаа хэвлүүлнэ гэдэг бол одоо миний бүр
баг залуугаасаа бодсон юу. Тэр хотод эдрээ бас бидэнтэй сурч ирсэн. Эдрээ бол хөгтөмөр жижиг талаар судлаараа намайг чи хөгтөмрийн тухай намайг бичиж. Үнэхээр ч одоо маш гоё сэдв байсан. Гэтэ тэрэн дээр би ингээл судалгаа хийгээл нэг эхлээл нэг орхиод ингээд заваарч явсараад 10 гаруй жилийн алдчихсан. Тэгээ тэр хооронд яруу найраг бас маш бага бичсэн. Тэр нь бол тэр армаа оролцсонтой холбоогүй л. Тэгээ яг би сүлд нь юу гэж өгсөн бэ гэхээр за нэгдүгээр би армаана хэвлүүлж чадсангүй. Хоёрдугаар эд онгоцтой залуурсандаа хитрхи бас бага бичсэн байна. Гэж бол бодогдтыг. Тэрэндээ бас харамсдаг юм бэл. Тэгээд одоо хэрвээ би одоо ингээд яах юм бол би одоо 5 цагаас амжиргаагаа залгуулах хөдлөө ямар нэг ажил хийж дэмий цагаа өрөхгүйгээр ингээд нам хүн бод газар очиод одоо ингээд харахад чи ялангуяа шүлгийг бол яг орж гаргаа бичиж болдог. Том бууртай зохиол дээр сууж байгаа одоо энэ аюур ах ч гэдэг юм уу үлзэгч гэдэг юм уу номын ч бид ах шүүдэрцэгч гэл одоо ингээд яг ингэж зохиолчдаг улсууд чи аль нэг лагаар тий эсвэл аль нэг бод газар очиод уцаа унтраагаад фэйсбүүкээ хааж тэгж төвлөрч ийж биш үү ийм л юм байл л дээ тэгээ би бол за одоо ингээд яах юм бол би дараагийн удаад бол зохиол бүтээлэл голлоо гэдгийг сайхан ухаарсан. Уг нь бол эхлүүлцээ явж байгаа юм шүү тий. Эхлүүлэхээр барах уу. Гэтэ би тэгээд сая хүрэл хийсэн. Ер нь ингээд нэг яруу нар хичвэ. Ялангуяа хүүрнэл зохиолол түүхэн зохиол гэдэг бол яг цэвэр дангац тэр урлаг бишүүлчихэд байгаа байхгүй. Одоо юу гэдэг сайн ингээд сүл зүрхэн хэлэн ч юм уу ингээд гой түүхэн януур гарч штэ маш гоё зургалтай юм хөтлөө. За түүхээ мэдгүй. Түүхээ буруу ойлгоцсон. Энэс болоод тэр нөө бүтээлийн үнцээр унчиж байгаа шүү дээ. Тэгэхээр түүхэн зохиол гэхээр судалгаа биш шаарддаг. Маш хэцүү шүү дээ. Тэгэхээр 90% судалгаа 10% урлаг болохоор анч болохгүй байхгүй. Тэгээ би сүүлдээ за маш хүн хөдөлмөр юм байна. Хэрвээ би одоо бичвэл энийг хойш нь тавьчаад надад нэг өөр нэг харьцангуй миний амьдарч исэн үеийн тухай 80-аад оны тухай өөр нэг гоё сэдв байгаа. За энүүгээрээ би бичвэл одоо 90% онгод авьяасаараа 10% нь одоо тий судалгаа байж болж байна тий. Энийгээ би төрүүлчих хэрэгтэй юм байна. Энэ дээр цаг алдаа хугацаа алдсан юм байна гэж ойлгосон. Тэгэхээр би 80-аад оныхаа юуныхаа тухай төлөвлөгөө юм хумаа гаргаад нэгдүгээр бүлэг дээрээ тийм орны юм дөрүүд байна гэдэг ерөөхдөө юугаа босгоцсон л явж байгаа. Хоёрдугаарт тэгэл ерөөсөө яг онгоцтой байх тэр залуурсан дээр шүлэг зохиол төрхий баг бичсэн юм байна. Ер нь бол эцэст миний амьдрал бол яг хөө мэрэгчл мэдээж надад маш их хэрэгтэй маш их давуу тал болсон. Тэгээ би одоо юу гэдэг энэ миний одоо уран зохиол хамгийн том давуу тал зөв мэрэгчлийн давуу тал байсан. Энэ дөөрөө харахдаг. Гэхдээ миний гол зорилго бол уран зохиол юм байна гэдгийг сая нөвчөн тусаад ихтэй их ойлголоо. Манай археолог бол сонин сайхан мэрэгжил. Одоо Монголын археологийн эцэг гэж ярьдаг Монголын анхны археологч активч хөдөөгийн империаль гэж хүн байдаг те. Тэр чинь уулын жинхэнээр нь дамжны империаль гэдэг байхгүй аавыг нь. Тэгээ манер болохоор империаль хөдөө археологийн судалгаа хийхээс гадна давхар Монголын радиогийн идэвхтэн сурвалжлагч байсан. Тэгэл ингээл ийм боллоо тийм бол өөрийнхөө олсон ч юм байна. Тэр тухайн нутагт нь болсон сони юмыг радиороо мэдээлдэг. Гэхдээ хөдөөгөөс перлээ мэдээллээ гэж ингэж явсараад нэг радиогийн талаас энэ хүнийг хөдөөгийн перлээ гэж ойлгоод хөдөөгийн перлээ гэж нэрлээд тэг хөдөөгийн перлээ гэдэг. Одоо хүртэл одоо ингээд эрдэмшлэгээрээ ном зохиол бүх юм дээр л хөдөөгийн перлээ гэж явдаг. Тэгээ хөдөөгийн перлээ ч одоо цэнхэр дуртай алчуур гэдэг алдартай дуутай цэнхэр дуртай алчуур гэж гоё шүлгийн төвхөртэй. Тэгээд ийм хүн байна. За тэгээд яадаг вэ гэхээр ингээд бидний өвгдээц одоо хот сурангаа барьсан ч болж өвгдээцээ болж бухан гүлдээсэн ч хадны сүг зураг зурсан ч хөшөө дурсгал барьсан ч байгалийн хамгийн гоё одоо өнөө гэхээр бол хамгийн гоё энергитэй те хамгийн үзэсгэлэнтэй онгон тагшин ийм газар дурсгалаа босгодог. Тэр утгаараа археологийн судалгаа хийж байгаа хүн бол хамгийн гоё тийм байгальтай хамгийн гоё энергитэй газар очиход ямар ч хүний сэтгэл хөдлөдөг. Тэгэхээр манай үе археологчид дунд ийм шүлэг яруу найр хүчдэг хүн их олон байсан. Хөдөөгийн перлэгээс их өксүүлээд тэгээ манай хүрээлэнгийн захирал байсан Цэвэнд орчгаа. Цэнхэр дуртай алчуур гэдэг нэг дууд шүү дээ. Тэрийг зохиосон юм тий. Тэгээ перлэг олон алдартай дуу шүлгүүд байгаа. За тэгээ дараа нь манай одоо хүннөгийн тэр судалгаа хийдэг Эрдэнэтар гээл сахалтай багш байдаг тий. Тэгэл гих мэтчлэн одоо манай үеийн хийж бай, манай доод үеийн залуучууд бай ингээд уран зохиол яруу найрах дуртай их олон хүн. Тэгэхээр манай бас археолог бол нэг талаар хүний юм онготыг оруулдаг
Ажил бэрхшээлтэй. Хоёрдугаарт ерөөсөө түүх бол зүгээр шүлэг зохиол бичиж байгаа хүнд л их даваа талтай зааж ахах бүр ядраад марахгүй. Бүр ядраад мяараад их. За яах вэ? Жоохон амарх уу? Яг 30 минут ихтэй цогцолоо тийшээ ороод. Тэгээ чи түр утраагаа заад. Би нөгөө нэг ээжтэй яриад. Ээж манаа нөгөө болтгойг ах хөрхөө өвдсөн юм аа. Тэгээд нөгөө шүлгэндээ гоё ингээд видео хийлгээд байгаа хэлэхгүй. Чөө ямар гоё юм бэ те. Тэг ямар мондөг юм бэ ингээд өвдсөн хүртэл ингээд урлагаа бүтээлээ хийгээд байгаад их юм. Чи яаж иж жагаад болтгойг ахасаа ингээд ярьслага аваараа. Энэ залуучуудад ингээд одоо ингээд зүгээр л ингээд уцаа ухаад сууж идэг залуучууд бүр ингээд цаг хугацааг бүр ингээд нөхцөдөг болчихжээ. Энийг заавал залуучуудад ойлгуулаарай гэжсэн байхгүй. Энэ тухай хэлсэн жоохон яриул. Их хүн ялангуяа бичгийн хүмүүс ч юм уу ер нь бол хайрын залуу насаа дэмий өнгөр очижээ ямар байх хөдөлмөрлөө вэ гэж бас боддог хүмүүс байдаг баг. Би ч гэсэн бас залуудаа хайрын цагийг дэмий өнгөрөг бол ингээд явж ирсэн үе. Тэг яг зүгээр яг ийм өчн тусаал ингээл хамгийн цаг хугацаанд авчихтаад ирэхээр чи одоо юмаа хийж чадсангүй юмаа яаж чадсангүй. Хоёрдугаар цагт бас нэг сүүлийн үед ингээл ажиллаж байхад бол одоо хүн болго орой амтгийнхаа өмөр уцаа үзэн те өглөө уцаад уцаа үзэн тэгэл ямар нэг юм хүлээвэл уцаа үзэн те. Тэг одоо бас ном унших тал дээр ч бас яг тийм байна. Би ч одоо бас харьцангуй бас номын хүн мөртлөө ном их урдийнх шигээ залуу байсан шигээ хүүхдээс шигээ тэгж их уншихаа болсон байна. Одоо юу гэдэг нь би нэг 5-6 сая төгрөгийн зардал гаргаад 500% ном хөлөөллөө гэж бодъё. За тэр 500 ном яг 500 хүнд өглөө гэж бодъё л дээ. Тэгэхэд одоо ингээд за худалдсан ч бай, бэлгэлсэн ч бай ингээд ялах гэж. Одоо яг тэр 500 хүнээс 50 нь унших уугүй. За бүр одоо баабыг унших хүн 10 байна уугүй. Яг бүр таашааж онцолж те. Бүр тийм тэгэхээр яг тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг шүлгээ гоё видео болгоо гоё төрсчүүлээд гоё одоо уран шигчээр уншлуулж байгаа ингээд. Би түрүү ярьж ирсэн шүү дээ. Хааны санаас хэвлэгээ яхад 6000 үзчих. Тэр чинь бол видео болгоогүй. Зүгээр текстээр байхад гэж байна. Тэгээд сошиал гэдэг юм юу байгаа байхгүй. Одоо энэ ингээ гоё ингээ видео болгоод ингээд хэдэн 10,000 үзэж хэдэн 10,000 таашааж шүлэг илүү хүн төрөл те. Тэгээд хоёрдугаарт ер нь ингэж боддتي. Магадгүй их том зохиолчд те. Ер нь ингээл баргийн нэлээд сайн одоо зохиолч бай, яруу найрагч хүн бай те. Тухайн одоо хэл дурам зохиолтой одоо сайндаа нэлээд том яруу найрагч бол нэг шүлэг үлдэн шүү. Одоо жишээлбэл тэр цэл залуу насныхаа гал төлөөр бадарч те сэтгэл зүрх хоёртой шидэж явах. Гайгүй ажаа тэр жоохон ядарч өвдөд дунд нэг завсарлчаад одоо юу бичлэг яхаа өргөслөвч. Одоо зарим хүн ингээд асаараа шүлэг зохиол бичээд ганцхан ч одоо үлддэггүй. Магадгүй тухайн үеийн бас цөөхөн 5-10 жил үлддэг шүлэгч бай. Жишээ одоо гайтуугаад маш авьяастай яруу нарч байсан тийм. Хамгийн авьяастай учраас нам бол өөрийнхөө дуу хоолойгоо тавьсан тийм. Тэгээд үедээ хамгийн авьяастай нас гэдэг хүнийг хараа шүүш үлддэг гэдэг гайтуугаа тухайх олон юм байдаг л та. Хүнийг харангуйтаа шүүш үлддэг тэгээд гайтуугаа насаараа намайг багтанд болж ингэсэн болохоор одоо өнөөдөр гайтуугаа шүлгийг уншиж байгаа сонирхож байгаа хүн гэж байхгүй. За тэр хайрын их авьяас ингээд өргөцсөн байна. Жишээлбэл одоо цэл залуурсныхаа гал төлөөр бадарч сэтгэл зүрхтэй шатаж явах үедээ чин хайртай амрахтай гэл хүн болгоны мэддэг энэ шүлгийг чинь тэдэн жугаа бол энэ шүлэг бол нэг урт найрагдлын дунд байгаа 4 мөр л байхгүй. Энэ 4 мөр нь л үлдсэн. Энэ бол үнэхээр одоо шигтгэн шиг болж өгсөн. Одоо алмаат шиг гэлсэн. Энэ хүнээс өөр одоо хүмүүсийн уншдаг сонирхдаг шүлэг гэж байхгүй. Магадгүй өөр хөхөд өөр ачнаар нь үздэг уншдаг сонирхдаг байж болно. Тэр шиг одоо нацаг дөрсөө бол одоо манай орчин үеийн уран зохиолыг үзлэгч агуух зохиолч шүү дээ. Гэтэл одоо нацаг дөрсөө ер нь дотор яг мэдээж одоо салбарын улсууд уншдаг байдаг хүмүүс байгаа. Гэхдээ нийт ард түмнэрээ мэддэггүй одоо үлдсэн шүлэг гэвэл миний хэлбэл байхгүй. Энд хангаа соёны өндөр сайхан нуруу тийм ээ. Тэгээд цаг хугацаа ойлгох тусам одоо ер нь нэг шүлгээ үлдээх байтугай 4 мөр шүлгээ үлдээр гэдэг бол их л том
бүтээлч ажил. Яг хожмын одоо явуулга хавсангаа тэр бол олон уншдаг хүмүүс уншдаг шүлэг нь бол ганц биш. Тэрнээс арай олон 3 4 ер нь тэгээ цаашаа цаг хугацаа уйлрахын хэрэг бол жинхэнэ сайн бүтээл үлддэг тий. Тэгээ би яагаад энийг ингэж ярьж эхэлсэн бэ гэхээр одоо би бол тэдний хэмжээний томьёо харуу наригч биш. Гэтэ энэ цаг хугацаанд шүүнэх нь одоо уран бүтээл. Тэгээ би одоо болсон болоогүй 100 шүлэгтэй ном хэвлүүлж яснаас хамгийн сайн гэсэн 10 бүтээлээ төрсчүүлэх нь илүү оновчтой юм байна тий. Ер нь бол нарийнда хамгийн сайн гэсэн ганц шүлгээ сурталчилж хүмүүс мэддэг болвол илүү үр дүнтэй юм байна. Илүү ухаалаг алах юм байна. Хоёрдугаарт нэг л одоо манай уншигчид манай хүн болгол подкаст үздэг ийм сонирхолтой болсон. Нэг шүлгээгээ төрсчүүлж илүү олон хүрэх юм сонирхолтой шийдэл юм байна гэж бодож хана ингэж яасан. Тэгээ яг тэг ингэж л бодож байна. Тэгээд бас их зөв ухаалаг алах юм байна шүү те. Яг зөв шүү бас орчин үетэйгээ хөл нийлүүлээд бас. Тэгээд AI бас шүлэгчдэг болцсон байна гэдэг юм. Та тэрийг сонирхож үзсэн үү ер нь? Үзсэн. Энэ айгүй үзсэн үү? Тий. Үзэх нь байтугай хүмүүс бол айгүй их төрж би тэгээд шүлэг мүлэг AI-аар бичгээр яадын өгдөл үзсэн. Яг одоохондоо бол маш муу жишээлээ. Гэхдээ зүгээр манайхны дунд өнөө худлаар бичгүй тэр хов шиг юм яваал л AI-аар ингээд модерн шүлэг хүчүүлээ. Тэрийг өөрөө засаж амтлаад 12 надад шүлэг уншаад байр эзлээд байна тэр гэсэн яриач бас байлээ. Хөгжмийг бол нэлээд сайн зохиодог болсон юм билээ. Тэгээ одоо бас аюух ая хийдэг болсон байна. Нот битгэхгүй ч гэсэн тэгэнгүүтээ ер нь тэр нөө цаана тэр аппликейшн өөрийнхөө санааг зөв л ойлгуулж чадах юм бол хөгжмийг бол нэлээд сайн зохиож байгаа юм байна. Сүүлдийн би яг AI-аар хийсэн ая яасан тэгээд мэрэгжлийн хүний ч гэсэн их сайн болсон байна гэж хэлээ би бас сонсч ирсэн тэр өгдлөөс л ер нь бол бас ийм билээ шүү дээ. Хидчнээ бичиж байгаа ч гэсэн нөгөө суур өгдлийн хүн л өгж байгаа. Тэгэхээр бас суур өгдөл нь мэдээж зохиолч яруу найрагч байвал илүү ингээд сайн явж байгаа хөөе тий. Тэгээд яг хаа агуулах та. Тий. AI дотроо хуучин Google Translate айгу мууштай орчуулга. AI тэр DeepSeek гэдэг нэр хэрэгжилж байгаа. Тэр бол хятад монгол хэлээр бол наасаас айгу сайн орчуулж байна. Ер нь арга 95-аас дээш хөвтэй. Их оновчтой. Ялангуяа эрдэмчлэгийн өгүүлэл мөгөл тиймэрхүү юмнуудыг бол маш сайн орчуулж байна. Тэрэн дээр бас аппликейшн хоорондоо энүүгээр илүү давуу өнтер гэж яаж ах шиг. Сүүл би бас Nepco-гаар аргад зэдтэй хатаа уулзаад яриа хийжсэн. Одоо тэднийхэн AI-аар номын зураг зурулж байгаа. Маш гоё зурдаг юм. Тэгээд тэр чи одоо номын зурган дээр чи одоо ном гаргаж байгаа юм чи тодорхой хэмжээний зардал өгч зураачаар зурулдаг байлаа шүү дээ хөө. Одоо нэг цаад өгөгдлөл зөв өгч юм бол өгөгдлөл зөв өгч чадах юм бол номын зургийг бол ч маягтай гоё зурдаг болсон юм би нууруудыг харсан. Тэгээ энийг тэгээд бас ашиглаж сургал хэрэгтэй юм байна гэж боддог. Хүний хөтөлбөрийг бол үнэхээр хөнгөвчлөдөг тий. Супер юм. Одоо сүүлийн үед жинхэнэ видеонууд үзэж тараад байгаа шүү дээ. Би харин дээр нөр тэнгэр уулна гэж чивтэй нэг ижил сэдвээр чи зураг би бичсэн. Одоо нэг юм дээр нийтж шүү дээ. Тэр шүлгээ би биччихээд тэрэн дээр тохирох зураг хайгаад үзсэн чинь Монгол цэргүүд маш хүүтэн газар мөртөө явж байгаа. Зураг олдохгүй. Тэгээд би өөрийнхөө хэрэгэлдэг юун дээр ингээд юугаа гэсэн чи ерөөс шалгуудлаа гараад болтгоо. Тэгээд морин цэрэг гэхээр наацхан л томсог мөр зурчих шиг тий. Тэгээд би өгдлөө өгч чадахгүй. Эсвэл тэр нөгөө яг тэр тал дээр миний хэрэгэлдэг юм. Миний нөгөө хэрэгэлдэг тэр аппликейшн болохоор тэр зургаас жоохон хүндий тэр орчуулга юм даа. Өөр юу болгоны аппликейшн байна. Давуу тал бас байх шиг байна. Та ер нь одоо шүлэг эзэнс бичиж эхлэв одоо бүр хүүхд тухасаал бичсэн үү эсвэл тий шүлэг их санаа. Би бас энийг одоо хүртэл гайхдаг байхгүй. Намайг 3 дугаар ангид одоо байхад одоо баг одоо тэр үед 10-аад настай байсан л та. Манай аав надаар энэ ч одоо зохиолч яруу найрагч болох юм биш үстэй. Аливчийг шүлэг хүчээд ихтэй гэдэг бүр өөрөө сэдв өгч жагаад надаар 3 шүлэг хүчүүлж байсан байхгүй. Тэгээ тэрийг бүр уншуулад магнитофоноор бичээд татгалж манай сургууль байсан юм аа. Тэгэл тэр үед чи манай аав нь хөшчүүдийг гэртээ аваад даваа хамаатан садныхаа тэгээд ярьж хөрж байгаа магнитофон дээр бичээл сүүл
камер харахад энэ төр бас дандаа тийм манай эмээ өвөө амьд ахуйд энэ төр тийм тусгал үйлдэлтэй бас тийм хүн байсан. Тэгэхээр одоо бичлэг байдгүй. Харин тэр кассет болоод байдаг тийм бичлэг байдаг. Тэгээд би намайг шагаа богдхаа уул нэг нь ус гээд 3 шүлэг бичгээд бичүүлж ирсэн. Тэгээд би яшин зүгээр яг хуу тэрийг бол би анхны шүлэг гэж тооцдгүй л те. Тэр чинь бол өөрөө бичиж гэж бичээгүй. Тэгээд ямар утгаараа юу гэхэд ямар юм авч гэдэг. Зүгээр. Гэхдээ яагаад манай аав намайг эн чинь одоо зохиолч 10 нар болчих юм биш үстэй гэж бодсон байхад магадгүй миний үгийн баялаг. Баялагт аавыг одоо тэгж бодоход хүрхсэн байх гэж би боддог. Зүгээр би бол одоо яг ихэнх 10 нар зохиолчдыг яг бичиж эхэлдэг яг л тэр жамаар одоо тэр үед 8 дугаар гэдэг чинь одооний 16 та одоогийн хэдвэр анги чинь тийм байхад одоо анхны дурлалд анхны шохорхолтой холбоотойгоор анхны юмнуудаа шүлгүүдээ бичиж эхэлсэн. Яг тэр үед би ч хотын хөхөд манай тэгэл орцсон чи ахнаар үеийнх бүгдээрээ гитар тоглож хайрын дуулдаг тий. Тэгэл хосны дуулаад тэгэл тэр мөрөн дээр анхны шүлгүүдээ тэр үеэс бичиж эхлэв. Тэгээ би одоо хүртэл манай хажуу айлын ариун болдгоо залуу байдаг байхгүй. Яг хуу бидраас ганц 2 ах тэр хүүхэд байхад бол айгүй том зөрөгтэй шүү дээ. Тэгээ намайг шүлэг мөлөг байсан чи болор цам эзэг шоолол. Би тэрнээс нь амар ичдэг. Тэгээд бид нар шинэнийг явж байхад нь тэр юм гэж годож жараад нэг хийч. Болор цам эзэг гэж яг ч юу хөтлөө ичдэг тэрээс. Тэгээд одоо бодох нь бэлэгдэн бэрхтэй байсан биз тээ. Тэгэхдээ яг тэр үед нэг айгуу зэн он зурдаг мурдаг гэл шоолдог тэгэхээр ичдэг тээ. Тийм байсан. Тэгээ харин манай уран зохиол 10 нар ийм тохиол тэр үед чинь нэг хуур нэг залуу насныхаа юугаар шүлэг бичдэг үе. Ялангуяа социализмын үед бол сэхэтэй хүн болгон бараг тэгж бичиж жагаад тэгээд сонирхол буураад орхидог тийм үе байсан. Тэгээ би ч бас ер нь тэгж орхих байсан. Харин тэгээд тухайн үед би оюутан болоод ирэхэд манай сургууль дээр юу яагаад утга зохиолын дугуйлан байгуулагдаад ингээ. Тэгэхээр би өмнө ингээ орцныхаа найзууд ингээ шүлгээ уншихаар миний ойр тойронд уран зохиол 10 нар сордог хүн байхгүй учраас нэг сонсч гоё байна гэж сонсхийг ч хүсэхгүй тэгээ цаашаа энэ тухай дэлгэрүүлэхийг ч хүсэхгүй байдаг. Би бол дотроо галд ил шиг шатаад байдаг. Тэгээ ямар сайндаа манай аав намайг ингээ анхны шүлгүүдээ бичээд ингээ юм бичдэг дуртай болж байгаа гэдгийг ойлгомоор гутаа 10 жилийнхээ ангийн найз дагуулчичаа тэр нь болохоор мишхийн цэдэн дөрж байгаа одоо төрсөн дүү. Тэгтээ эцэг ондотой Балжины минь бүрдэрчгээд сайхан зохиолч ихч маань сая одоо хэдэн сарын өмнөд болчлоо. Олон томаар маань зохиол бичсэн. Сайхан 10 нар ихтэй солино өсөлттэй өндөг чи одоо миний анхны зохиол багш юм да. Тэгээд надад ингээд за миний дүү чин юм алдаатай тэр чин гэж энэ дээрээ энэ номыг уушгээд тухайн үед надад бас том өгж байна. Камзатвын Мой Дагестан, миний Дагестан. За тэгээд ирээн цавын ном сургууль сэтгэлийн байгаль гэл. Стохой гоё номнууд өдөр ингэж уншаараа гэл. Тэгэл тухайн үед тэр бол надад бас өсөлт болсон баг. Хоёрдугаарт ингээд тухайн үед чи ингээд намайг ингээд тойроод ямар ч уран зохиолын хамаагүй улсууд найз нөхдөд тийм байгаа шүү дээ. Уран зохиолын дугууланд орчихоор чи ингээд ижил сонирхолтой орсон. Тэгээд намаа нэг шүлэг уушвал миний шүлгийн тухай зөндөө юмарин, чамаа нэг юм шүлэг чиний тухай зөндөө юмарин. Тэгээд би яг авьяастай хүмүүн үү. Тэгээд би ер нь үеийнхнийхээ хаана яваа. Тэ гэж гээд ер нь энэ миний зам мөр мөн үү. Тэгээд ингээд хим хөхт юм байл л тэ. Ер нь бол 20 дугаар зууны одоо явуулга гайтаас хойш 20 дугаар зууны том зохиолчд бол бүгдээрээ л утга зохиолын дугуулгаас төрсөн. Одоо тэгэл Балбарч байна, энэ даяа ахч байна те. Энэ сарын юм суран одоо өдөр чи хожим бүгдээрээ л ингэж утга зохиолын дугуулгаар явж чи үеийнхэн тэгээ нөхөрлж ийж ингэж ийж ер хүн өөрийнхөө хаана явах мэдчих ингэж ирэл. Тэгээ их олон залуучууд бас миний мэдхээр одоо ингээл жишээлбэл ганц цаг гэж болгоно нэг мундаг бичдэг охин байсан. Тэгээ нэгдүгээр курсээ амралтаар яваал тэгээд чи одоо хүнтэй суугаал хүүхэд мөхт гаргаал те. Буцаж ирэхгүй тэгэл ингээд уран зохиолынхаа замыг орхисон бас авьяастай олон хүмүүс маш олон байдаг. Тэгэл яг хуу тухайн үед л одоо яг юм уран зохиолын жихэн халуун тогоонд орж ирснээрээ л би одоо ингэ бичиж үлдсэн болов уу гэж сандыг. Гэхдээ магадгүй зарим хүн бол одоо эн чинь бас нэг талын шийтгэл штэ гэж бас авьяастай гэж ижил бичиж штэ. Тэгэхээр
магадгүй өөр орчинд ч бичих байсан ч гэж болох юм. Гэхдээ бас харьцангуй оюутан болоод бас илүү их одоо мэрэгжлийн юу орж сонирхчихоос тэгээд ихээр яасан ч баг. Тэгээ ер нь түрүү би бас нэг ярьжсэн шүү дээ. Их л том зохиолч нэг хоёр шүлэг үлдээдэг гэдэг. Тэр шиг одоо бол би ингээ өөрийнхөө шүлэг бүтээлүүдийг сайн мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ингээд миний яг за энэ миний бэст ч гэсэн нэг 10 шүлэг байгаа байхгүй. Тэгээ энэ 10 шүлгээ юу ч гэсэн төрсчүүлээ гэж боддог. За гэтэл одоо үнэхээр сайн бүтээл байсан уу юу гэдгийг бол цаг хугацаа шүү. Ах нь одоо шууд зориглоод хэлчихэд бардам хэлгээд одоо ингээд болор цом наадан болоод 43 жил болсон байна. Тэгээ дөрвөө ярьжсэн. Болор цомын яг төрүүшүүлэх те. Яг төрүүшүүлэх бол яг тэршил 43 4 байна гэсэн үг шүү дээ. Жишээл хав сурунгаа 3 төрүүлсэн, цаадлага 3 төрүүлсэн те. Хулыг 2 төрүүлсэн, ичи орлог 2 төрүүлсэн. Дэлт чимд очгаа чимээ 2 төрүүлсэн. Ингээ бодохоор бол энийг 43 болор цомыг л 30 дүү авсан байгаа. Тэгэхээр яг энэ болор цомын төрүүшүүлгнүүдээс одоо би бол өөрийнхөө Монгол хэл шүлгийг бол их бардам айргийн тавд орно. Нэгүү хоёроо л гэж би боддог. Тэгж хэлэхээс би бас ичихгүй байна. Энийг одоо сосоод их өнгөрч ийн гэж хүмүүс бодох байх те. Болор цомын тэргүүшүүл. Хоёрдугаарт би хэлжсэн шүү дээ. Яруу найргийн нааданд хамгийн бэст шүлгээ хамгийн сүүлийн даваанд ууших боломж баг байдгүй маа. Тэ. Сайныг эхлээд уушдаг те. Тэр шиг одоо би бас лавгаа авахд үнэхээр том яруу найрч маргаан байхгүй те. Гэтэл одоо жишээлбэл бүрөөдөрж байгаа хүн төрөлхтөнд төрөх гэж шүлэг анхны болор цомыг авч ирсэн те. Тэгэл хаагуулгынууд хүмүүсээ болгоомжтой авахгүй бол одоо империалистүүд баатгүй юм хайх чинь шүүтэр гэж имерхүү утгатай шүлэг байсан. Лавгаа ахын дээр хил дээр ütсэн шүлэг мэл дөнгөж одоо хил 8-аа нэгдэл анхудаага гадаад үжид үтсэж байгаа олцоод те. Хилийн төшмөл намайг аагаал алт мөнгө зарах уу их орноо хөдөлтөх уу гэл ингээд харж ирэх юм уу те. Тэгэл яг нь бол тухайн цаг үеийн шин сүм байсан сонирхолтой байсан байж болно. Тэгээд яг зүгээр би бол дотроо Монгол хэл шүлэг маань бол ийм шүлэг гэж боддог шиг надад нэг би бол өөрийнхөө хувьд бол бэст гэсэн надад нэг 10 жил шүлэг байна. Би одоо 8 дугаар ангиас 93 оноос шүлэг хүчсэн байлаа гэж бодоход чинь тасралтгүй хэвчсэн байлаа гэж бодоход чинь тэрнээс өмнөх нөр 3 дугаар анги бол тооцохгүй байгаа шүү дээ. 8 дугаар ангиас хойш ингээ бицсэхээр би одоо 33 жил шүлэг хүчиж байгаа мэн л да шүлэг зохиод. За тэгт ахтай амжилт хүсье ямар тач. За баярлалаа. Тэгээ ямар ч байсан. Маш их хүнд цаг үеийг давж байна. Гэхдээ даваад гараасаа тэгээд бодож байгаа мөрөдөж байгаа хүсэл мөрөөдөл нь биелээсэй гэж ахта одоо чин сэтгэлээс хүсэж байна. За баярлалаа дүүдээ бас тэгээд намайг чийлэнгээ зоригжуулахгүй бол би бол одоо ярилцлага өгөхгүй шүү дээ. Тэгээд чин сэтгэлээсээ надтай ярилцъя гэсэн чин хүслийг үндэтгээд тэгээд яалаа тэгээд дүүгийн бас ерөөл батгаар шахал тухай. Тэгээд чи өөрөө бол өөрийнхөө салбарт надаас тутахгүй хамаагүй илүү авьяастай уран бүтээлч. Тэгээд дүүгийн хаан бас ирээдүйн уран бүтээлийн зам өндөр амжилт хүсье. Ер нь ах нь бол ингэж боддоо шүү дээ. Ингээл одоо өчнөө зохиолч яруу найрагчд одоо юу гэдэг те. Жохон юм бичиж эхлээл эсвэл ингээд олон урдгийнхан мэдэн шүү дээ. Тэгэл тим нэг гişүүн болох юм шагнал авах гэсэн ингээл тэрүүгээрээ том болчдөг юм шиг. Гэтэл бол хүн бол альва зүйлд ганц урлаг биш байхаа. Альва зүйлд бүх зүрх сэтгэл, бүх чин сэтгэлээ өгвөл одоо одоогийнхаар бол одоо амжилтанд хүрдэг гэдэг юм уу те. Тэр юмдаа бүр цагаан ширдэг те. Энэ тухай их олон юм байдаг. Тэгэхээр би яг ингээд нэг удаа бас бодож ирсэн баг. Би амьдралдаа юу гэж чин сэтгэлээс хийж ирсэн. Тэгэхээр би энэ зохиол бүтээлийг л үнэхээр чин сэтгэлээс хийж ирсэн. Тэгэхээр босод юм яах вэ гэж нүд хураал ингээл яах вэ ингээл хичээн. Гэхдээ бүр нэг чин сэтгэлээсээ бүх эд хэсээрээ бүх юмаа зориулдаг юм бол миний шлэг зохиол юм байна гэдгээ би нэг удаа анзаарч ирсэн байхгүй. Бүх юмаа шавхдаг тий. Тэр шиг ингээ хүн бол одоо тооцох хийдэг хүн байсан ч гэсэн тий. Гутал цасдаг хүн байсан ч гэсэн тэрэндээ бүх чин сэтгэлээ зориулж чадвал одоогийн хэлээр бол амжилтанд хүрэх тий. Ер нь бол тэр юм да. Бас энэ тухай нэг юу байдаг шүү дээ. Хятадын нэг амар алдартай хятад юу үлгэр байхгүй. Зүгээр нэг алдартай уран бичиж каллиграфч. Тэгээд насаараа ингээд одоо 80 жил үтсэн. Тэгээд хүүхэд нас алдартай. Тэгээд ээж нь бол хүүгийнхаа уран бичлэгээр өсдөг. Чи аавынхаа хаанаа чурахгүй.
Тэгээд ингээд хөөн аавыгаа хэр хэмжээд өгөх гээл ингээд тэгсэн чи нилээ гоё урамчлалын дараа за энэ чи тавьсан нэг цэг чинь те одоо монголчгаар бол нэг тусал чинь одоо их ойртож байна. Тий. Тэгээд одоо нэг юу байдаг шүү дээ. Та хулс зурхаж байгаа бол эхлээд өөрөө хулс бол гэж тийм юунод байдаг шүү дээ. Тэгэхээр тэр өөрийнхөө хийж байгаа аливаа ажилд бүх чин сэтгэлээ зориулж, бүх цаг хугацаа, бүх сэтгэл зүрхтэй, бүх оюун ухаан, бүх мэдлэг чадвараа зөв зориулж чадвал тэр салбартаа хүн бас их цагаан ширдэг байхаа л гэж боддог шээ. Дүүдээ бас тэгээд бас уран зургийнх нь энэ одоо уран бүтээлийн энэ замналд одоо өндөр амжилт хүсч одоо цагаан сүү өргөё. Доо болтуйг. Мөх бусын магтаал. Хэвлийдээ бүрэлдмэгц надтай шүтэн барилдаж, хөвтөж амрах чөлөөгүй намайг зорин тэмүүлсэн. Үхэл чамааг би хадаг барин тосно, үнэн сэтгэлээсээ сүсэглэн ухтана. Ижинхэн л дараа орвол эрт төрөө хамаагүй, эмгэг өвчин хийгээд зурдаар тонилох ялгаагүй. Ирсэн шигээ байгальдаа гар хоосон буцаад илүү дутуу гойлгүй мөнхийн амгалан гоолно. Өрөөлийн үхэл миний орчлонд мэдлэг шалтгаан болсон. Өөрөө ч би бусдад хорвоо төрөх орон зай гаргана. Өч төчнөөн амийг сүйтгэж амьдрсныхаа хариуд үт хорхоо хооллохыг үүргээ гэж үзнэ. Биеийг минь тэд эцээр өсөж үржихэн дамжиггүй. Бичил ертөнцийн шим болж ургамлын үндэс тижээн. Өвс ногоо харин амьд бодгал бүхний өнөд оршин тогтнох нөхцөл юуг нь бүрдүүлнэ. Амьд бодисын гинжин хэлхээ тасрахгүй. Ам нас минь тийхүү зүсээ хуйлган үргэлжлэнэ. Агуу байгаль ээжээс зээлсэн бүхнээ буцааж аврах мөнхийн хүрдний хөдөлгөгч хүч болно. Амьд явахын учир үхэл чамд л байдаг. Ад жаргал гэдэг маанч чамтаа учрахын нэр мөн. Өчүүхэн ч гэсэн өвөө үлдээж мөрөө гаргалаа. Өөр юу ч хэрэггүй нам гүмийг л мөрөөднөн. Цэцэн тэнэг хийгээд баян ядууг ялгадгүй. Зэг шудрах занг чинь юунаас ч илүү хайрладаг. Зоргоор шүлэгч зүрхэндээ нэгэн насаараа тээсэн зовлон химээ хачаага чам дээр буулгаж амарна. Үнэндээ чи намайг тамд хүргэж өгөхгүй. Үгүй хоосон диваажинг би тооч шиншихгүй. Үхэл чи миний төгсгөлч болж чадахгүй. Үүр дамглан оршихун гэрэлт эхлэл болно.